Орой мэдрэг үзэгчтэй та бүгд өнөөдрийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй өнгөрсөн гэдэгт итгэлтэй байна. 25 дугаар суваг телевизийн дуустгаарыг хилцүүлэг энэ удаагийн дугаараа өргөн барихад бэлэн болж байна. За тэгэхээр 2025 гарснаас хойш нийгмийн эдийн засгийн амьдралд олон шаардлагууд бол гарч байна. За тэр дундаа 50 гаруй мянган багшийг инээдээ нэгтгэсэн Монголын боловсролын салбар багш ажилтнуудын цалин хангамжийг нэмэх асуудлаар удаа дараа шаардлага тавьж байна. За энэ оны 1-р сард ойролцоогоор 6% нэмсэн боловч энэ мэдээж энэ салбарт ажиллаж байгаа ажилчдын хувьд бол хангалттай биш гэж үзэж байгаа. Хэрэв өвчтөн санаж байгаа бол 9-р сарын сүүлээр багш нар ажил хаялт зарлана гэж мэдгдсэн. За үйлдвэрчний эвлэл чигсэн энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин хангамжийг дунджаар 3.5 сая төгрөгт хүргэх ёстой гэсэн ийм зарчмын байр суурь илэрхийлж байла. За тэгвэл энэ 7 хоног хав гарагт хүртэл багш нар одоо боловсролын яам бол эрх бүхий байгууллагууд шаардлагыг хүлээж авч энэхүү нэгдсэн шийдэлд хүрэхгүй бол ажил хаялтыг одоо бодитоор зарлана гэсэн нэг ийм байр суурийг илэрхийлсэн байдаг. За тэгвэл бид бүх энэ удаагийн дуустгаарыг хилцүүлгээрээ яг энэ багш нарын цалин хангамжийн нөхцөл байдал мөн ажил хаялт хийгээд боловсролын салбарын шинжилтэй холбоотой энэ сэдвээр нэр бүхий 3 зочинтойгоор ярилцъя гэж шийдсэн юм а. За ингээд хилцүүлэлт хүрэлцэн ирсэн та гуравтаа талархлаа илэрхийлье. Өнөөдрийн дугаар маань бол харьцангуй цаг үеийн шинжтэй өөрөөр хэлбэл Монголын боловсролын салбарт тулгараад байгаа энэ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ? Та бүхэнд бас гарц гаргалгаа байгаа юм болов уу гэдэг ийм асуултын хариултыг олъё гэж бодсон юм а. За өнөөдөр манай хилцүүлгийн зочноор Эрдэнэ очрын Адьяа сүрэн боловсролын яамны санхүү хөрөнгө оруулалтын газрын санхүүгийн хэлтсийн дарга Бэлэг Дэмбэрлийн Галбадрах Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлийн холбооны ерөнхий боловсрол хариуцсан мэргэжилтэн Дашнямын Мөнхбаатар Монголын багш нарын үйлдвэрчний эвлийн холбооны удирдах зөвлөлийн дарга. Дахин талархлаа илэрхийлээд өнөөдрийн хилцүүлгээ албан ёсоор эхлүүлнэ. За тэгэхээр одоо ингээд өнөө маргаашгүй багш нар ажил хаялт зарлана, төв талбай дээр суулт хийнэ гэж ярьж байгаа. Тэгээд хүрэлцэн ирсэн 2 үйлдвэрчний эвлийн холбооны төлөөллөөс яг жохом ягаад асуудал энэ дээрээ тулж байгаа гэдгээс яриагаа эхлэе гэж бодож байна. Телевиз үзэж байгаа нийт үзэгчтэй бас энэ орой мэндийг хүргье. Тэгээд Монголын боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний эвлийн холбоо 72,000 гаруй гишүүдийг инээдээ нэтгэсэн ийм үндэсний хэмжээний холбоо байна. За Монголын боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний эвлийн холбоо нь боловсролын яамтай хамтын хэлэлцээр байгуулсан. За энэ хамтын хэлэлцээрийн хүрээнд багш ажилтнуудын цалин өсийг нэмэгдүүлэх энэ асуудлаар бол хэд хэдэн зүйл залтууд бол бий. За үүнээс гадна бол нэмэлт хэлэлцээр байдаг. 2025 оны 2 сарын 27-нд байгуулсан нэмэлт хэлэлцээр дээр цалин өсөөс гадна нэмэгдэл хөсний асуудлыг бол тусгасан байдаг. За үүнтэй холбоотойгоор бол бид бүхэн 2025 оны 1-р сар, 4-р сар, 7-р сар, 8, 9-р саруудад бол боловсролын яамд бол хүсэлт, санал, шаардлагуудыг удаа дараа хүргэсэн байна. Энэ нь өөрөө хөдөлмөрийн тухай хуулийн 147-гийн 1-ээр буюу талууд энийг одоо гүйцэтгэх гэхэд одоо хичээл зүтгэл гарах ёстой. Одоо хэлэлцээр байгуулж байгаа учраас талууд болж ирж байгаа гэсэн. За тэгэхээр энэний хүрээнд боловсролын салбарын 2026 оны төсөвт өнөөдрийн байдлаар багш ажилтнуудын цалин өсийг нэмэгдүүлэх ямар нэгэн одоо санхүүжилт төсөв байхгүй учраас боловсролын салбарын багш ажилтнуудын зүгээс өгж байгаа одоо тийм санал хүсэлтийн дагуу холбогдох шатны хурлаа зохион байгуулж бид бүхэн тэмцлийн үйл ажиллагааг эхэлж эрчимжүүлж явж байна. Тэмцлийн үйл ажиллагаа маань бид нэр бас шийдэл хүрэх үүднээс бүх одоо хуулийн дагуу гарц гаргалгаануудыг аваад явж байгаа. За бид нэр саяны албан бичгээс гадна 9 сарын 18-нд бид бүхэн хэвлэлийн баг хурал зарласан байна. Хэвлэлийн баг хурал дээр бид нэр тодорхой шаардлагууд бол тавьсан. За энэ шаардлагын хүрээнд 9 сарын 24-нд 10,000 багш Сүхбаатарын төв талбайдаа бол цуглаж жагсаж за Монгол Улсын засгийн газар, улсын хурал, за улсын хурлын нэр бүхий гишүүдэд боловсролын яам, за сангийн яамд бол энэ одоо шаардлагуудаа 10 сарын 3-ны дотор ирүүлэх одоо юм хугацаатаагаар хөргсөн боловч 10 сарын 3-ны дотор бол нааштай ямар нэгэн шийдвэр ирээг учраас бид бүхэн 10 сарын 5 буюу дэлхийн болон Монголын багш нарын эрхийн өдөр, баярын өдрөөрөө бид бүхэн
талбай дээр суулт зохион байгуулж эхэлсэн. Энэ суулт маань өөрөө 5 өдөр үргэлжилсэн. Өдөрт бол бид бүхэн хичээл сургалтын үйл ажиллагааг тасалтуулахгүйгээр за хичээлийн зохицуулалттай холбоотойгоор цонхтой одоо юутай цагуудаараа болвол багш нар талбай дээр 5000 гаруй багш нар суулт зохион байгууллаа. За энэ суултын хүрээнд бол ерөнхий сайдтай уулзалт зохион байгуулсан төлөөлөл нь за ерөнхий сайдын өгж байгаа бол санал болол өнөөдөр 26-ны төсөвт тусгагдаагүй асуудлуудыг санал болгож байгаа гэсэн. Мөн төсөв боогдсон. Их хурлаар өргөн мэдүүлсэн. Эхний хилцүүлэг нь явагдсан. Энэ тохиолдолд бол бид бүхэн тавьж байгаа шаардлага биелүүлэлт тэмцлийн үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдэг ийм асуудал тавиа гарч ирсэн байна. Багш нарын ер нь цалин мөнгөний хүрэлцээ ер нь хэр хэдий те? Та энэ зүүн ер нь юу хийж өнгөрүүлв? Энэ зүүн би давхар ажилласан. Давхар боловсролын төвд цагийн багш байсан. Гэхдээ багшийн одоо авдаг цалингаас боловсролын төвд авдаг цалин арай өндөр байсан. Багшийн цалин ер нь хүрэлтгүй шүү дээ. Жишээ нь би ихэд 2-3 зээлтэй лээ. Та ер нь Солонгос явж ажил хийж бодож байсан уу? Хийсэн шүү дээ. Түрүү жил яваад ирсэн шүү дээ. Тэгээд түрүү жил явж ирээд зээлийнхаа хагасын дарсан. Гэхдээ явж ирсэн мөнгө зээлэндээ л авчих жоохгүй. Яг үннийг хэлээд амьдралд хүрэлцэхгүй л шүү дээ. Гэхдээ нэг 10 хэдэн сая төгрөг болоод ирсэн шүү. Тэнгуудлаа тэргээрээ зээлээд төлчихсөн. Юу бодож ирсэн? Юу? Нийгмийг их хараасан да. Яг үннийг хэлээд нөгөө хэлээд ийм нийгэм, ийм өдөртгуудтай байгаад л жаахан харамссан да. Тэр чинь одоо миний хөгжөө явж явах хэвээр залуу насны залуу үе шүү дээ. Би суралцаад явж явах хэвээр байхгүй. Гэтэл ингээд нийгэмдээ дарлагдаад тийм ингээд хар ажил хийгээ явж байна. Хэлэхгүй болохоор тийм учраас би хамгийн муу ажил хийж байгаа байхгүй. Хамгийн хар бараа хинийхэн ч тоож гэдэггүй ажлыг хийж байгаа гэсэн үг шүү дээ. Чонсон юм. Тэгээд тэгж бодож байхдаа амар өөртөө ч гутарж байсан, нийгэмдээ ч гутарж байсан. Та бүхэнд орой минь дүргий. Тэгэхээр ер нь бол сэтгүүлчийн асуусан бол Монголын боловсрол өнөөдөр хаашаа харсан тийм. Тэгээ тэр боловсролыг залуурдаж яваа энэ багш нар амьдрал ер нь ямар байгаа гэдэг асуудал ярих гэдэг байна шүү дээ. Тэгэхээр энэ урхаг бол магадгүй сүүлийн 30 жилийн 30 гаруй жилийн үр дагавартай үзэгдэл. Өнөөдөр Монгол улсын нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүн амын бараг 10 орчим хувийг энэ боловсролын салбарын багш ажилчид эзэлж байгаа. Тэгсэн мөртлөө одоо дундад цалингаас бараг 2 дахин бага ийм үндсэн цалинтай. Түүнхээр олон улсад байдгүй нэг ийм төвшний цалинтай олон жил явж байгаа. Тэгээ энэний үр дагаврыг бол ярих юм бол эргээд нөгөө боловсролын чанар ундаг. Энийгээ дагаад улсын хөгжлөөс хойш нь татдаг ийм л үзэгдэлт. Тэгэхээр яаж энэ багш нарын цалин нэмэх юм бэ гэдэг энэ агуулга шүү дээ. Гол нь бол сүүлийн олон жил явж ирсэн алдаа. За боловсролын үйлдвэрчний явлал, боловсролын яам 1 2 за 3 жилдээ ч гэх юм хамтын хэлэлцээрүүд хийдэг. Энэ дээр одоо тодорхой тийм зорилт төвшин тавихгүй. Ингээд баг багаар нэг инфляцтайгаа уялдуулж ингэж явсаар байгаа л өнөөдөр энэ төвшин төрж байгаа байхгүй. Тэгэхээр манай холбооны байр суурь бол угаасаа энэ цалингийн бодлого тийм ер нь боловсролын салбарын төсвийн бодлоготой шинжил хийя л гэж. Тэгээ 2024 оны их хурлын сонгуулиар бол манайх холбооны удирдах сүүлийн гишүүн их хурлын гишүүн болсон. Тэгээ бид дамжуулаад за мөнгөтэй гишүүн хэлж тийм бид дамжуулаад боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэ хуулийн төслөө боловсруулсан. Гол агуулга бол энэ боловсролын салбарын санхүүжилтийг яаж хүртээмжтэй болох юм бэ те доктортой өсгөх юм бэ гэдэг агуулга руу их чиглэж байгаа. Олон улсын нийтлэг жишээг бол ер нь энэ дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 6-аас доошгүй хувийг тийм үү. Эсвэл төсвийн нийт зардлынхаа 20-оос доошгүй хувийг л боловсрол зарцуулаад байна л. Энэ ч өөрөө нөгөө инчооны тунхагтай холбоотой 15 онд дэлхийн боловсролын сайд дээр цуглаад энийг одоо 2030 он хүртэлх зорилт болгоцсон байхгүй. Тэгэхээр энэ төвшөнд хүрэхэд одоо магадгүй энэ 26, 27, 28 оны төсвийн үзүүлэлтүүдээр тодорхой 3-аас 4 их найдаар боловсролын салбарын төсөв тэлэх боломж харагдаж байна. Энүүгээрээ нэг хүүхдийн суралцагчийн хувьсгал зардлаа нэмнэ. Мөн үү? Хувьсгал зардал маань $1000 тэнцвэрч болоход автоматны багшийн цалин $1000 дүүцгэж болох. Энэ л шинжилгээ хийх гэдэг үзэж байгаа. Та юу гэж бодож байна? Бид ягаад ийм нөхцөл байдалд очиж байгаа?
За тий. За ер нь яг үзэгчдтэй юуны өмнө орой минь төргий. Тэгээд боловсролын салбарын төсөв одоо улсын их хурлд өргөн баригдаад ингээ хилцүүлгийн түвшинд явж байгаатай холбоотойгоор ер нь яг боловсролын салбарын төсөв ямар хэмжээнд ямар одоо өөрчлөлтүүдийг тусгаад өргөн баригдчихва гэдэг дээрээс яриагаа эхлэе гэж бодож байна. 2026 оны төсвийн төсөл одоо улсын их хурлд өргөн баригдаад одоо эхний хилцүүлэг өнгөрөөд ингээ явж байгаа. Тэгээд үүнтэй уялдуулаад яг боловсролын одоо сайдын багцдуул нэг 4.8 их найд төгрөгийг бол улсын их хурлд одоо 2026 онд зарцуулахаар бол өргөн баригдсан. За үүний нэг их найд нь бол одоо улсын төсвийн хөрөнгө оруулалт байгаа. За хөрөнгө оруулалтаар бол одоо 2030 онд одоо манай улсын ерхий боловсролын сургууль суралцагчдын хүүхдийн тоо дээд хэмжээндээ хүрэхээр ийм статистик үзүүлэлт байгаа. За ер нь яг одоо өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулах юм бол 2030 онд бол нийтдээ нэг 80 мянган хүүхдээр бол хүүхдийн тоо нэмэгдэнэ гэсэн ийм хүн амын статистик үзүүлэлт байгаа. Тэгээ үүний урьдчил болгож боловсролын хүртээмжийг шийдвэрлэх хүрээнд ер нь яг 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор хөрөнгө оруулалт дээр илүү анхаарлаа хандуулъя гэдэг ийм зүйлийг бол засгийн газраас зарчмын байр суурийг гаргаж ингэж улсын их хурлд өргөн барьсан байна. За урсгал төсвийн хувьд бол хувьсгал зардлаар нь одоо ачаалал суурилсан цалин улсыг нэмэгдүүлэх байдлаар нэг 100 тэрбумыг нэмэгдүүлсэн ийм хоёр одоо томоохон өөрчлөлтийг оруулж 2026 оны одоо салбарын төсөв бол өргөн баригдсан. За тэгээ боловсролын салбарын хувьд бол одоо яг төрийн үйлчилгээг хүргэхтэй холбоотойгоор нэг сая 100 мянган хүүхдэд за нэг 93 мянган багш ажилчид 2400 гаруй сургалтын байгууллагуудаар дамжуулж энэ төрийн үйлчилгээг бол хүргэх арга хэмжээ явагдаж байгаа. За ингээд яг 93 мянган албаагч гэх юм бол нийт төрийн албаагч нэг 40 орчим хувь байдаг. Тийм. Тэгээ яг энэ манай салбартай холбоотой цалин улсны асуудал бол жил бүрл ингээл төсвийн төсөл санал нэгтгэх энэ үед бол ингээ байнгын яригддаг. За тэгээ яг 2025 оны хувьд бол 1-р сараас эхлүүлээд одоо бүх төрлийн албаагчдын цалинг бол нэг 6%-аар инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлсэн хамгийн сүүлийн цалинтай холбоотой шийдвэрх юм бол ийм байна. За боловсролын сайдын одоо зүгээс яг одоо бас үйлдвэрчний эвлэлийн хамтын хэлцээрт туссан одоо унаа хоолны нэмэгдлийг салбарын төсөвтэй багтааж болох асуудлыг бол 25 оны 2 сараас эхлүүлээд бас мөн шийдвэрлсэн байгаа. За энэ нь яг нэг нийт одоо үндсэн цалингийн нэг 5 орчим хувиар бол нэмэгдүүлэх ийм боломжийг бол бүрдүүлсэн гэж ингэж харж байгаа. За бид энэ цалин нэмэх тухай 3 жилийн ийм хөтөлбөрийг боловсруулж холбогдох засгийн газрын гишүүд улсын хурлаар ярилцах бэлэн байгаа. Тэгэхээр цалингийн асуудлыг бол бид хуулийн хүрээндээ дэмжиж ажиллана шүү. Монгол улс өнөөдөр боловсролын салбарт өндөр цалин сайн хангамжийг өгч энд сайн багш нар ирнэ гэдгийг бид болгон ийм учраас бид та бүхний шаардлагыг хүндэтгэн хүлээж авч байна. Та бүхний хуулийн дагуу явуулж байгаа бүх үйл ажиллагааг хүндэтгэн хүлээж авч байна. Бид энэ шаардлагыг судлаад хариу өгөх болно. за нөхдөд би зүгээр энэ зургийг тохиолдлоор тавиагүй шүү дээ. Энэ сэлгүүрдээ залуурдаж энэ харандагаар сэлгүүрж байгаа бол энэ Монголын багш нар. За мэдээж энэ шавнар одоо түрүүний хэлдэг энэ бараг 900 мянган хүүхэд бол ингээд энэ номон дээр ингээд хөвж яваа. За мэдээж энэ аимшигтай далаа энэ шуурга бол өнөөгөө яг бидний нөхцөл байдал намаргүй байгаа л зүгээр би харуулсан. За тэгээ мэдээж өнөөдрийн бидний хилцүүлгээрөө мэдээж боловсролын ам бол зайлшгүй байх ёстой. За энэ ч удаа та хоёр аль нь нэлээ танах байна те. За энэ болохоор ингээд дүүл танах юм байна те. За ингээд 3 төлөөлөл ингээд сууж байгаа. За тэгээд нөхдөө ингэсэн. Сая энд 10 жилийн зарим сургуулиудаар эцэг эхтнийг мэддэг тууц ирсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ ажил хаялт болох чинь шүү. Ер нь та бүхэн энэ асрын хамгаалагч нар хүүхдээ цаашдаа одоо яах вэ гэдгээ бас ингээд харгалзаж үзээрэй гэсэн нэг юм явж байгаа юм л да. Тэгээ өөрөөр хэлэх юм бол нөгөө ажил хаялт маань ер нь нэлээд бодиттой болсон болов. Яг уу эх 7 хоног нөгөө юу юм бэлээ штэ. Би таалтын 7 хоног гэж яг хүүхдүүд гэртээ байх боловч тэрнээс наан одоо нэг ийм байдалтай ирэхээр одоо асуудал бол өөр хол мэдгэж юм л да. Энэ хүүхдүүд ч мөг сургууль соёл хамрагдаж байгаа. Тэгэхээр би юу гэж асуух гээд байна гэхлээр ажил хаяггүйгээр асуудлыг шийдэх одоо боломж байхгүй байсан уу? За хоёрдугаарт боловсролын сайд Наран баяр өөрөө хэлжсэн л да.
би бол ингээд одоо би гэж өгөхтэй одоо манай яам те засгийн газар ингээд 2-3 үе шаттайгаар ингээд цалин нэмээгээд бид нар ярьж байгаа. Та бүхэн харсан болон энэ өвчл байлээ шүү дээ. Энэ онд эх онд те 27 онд гэдэг ингээд байх шиг байлаа. Заавал ингээд одоо юу гэдгийг багш нар ингээд ажил хаяад тэгээд тэр хүүхдүүд нь ингээд гэр орондоо ингээд те байгаад ингээд энэ яг хохиролтой л байна л да. Тэр багш одоо цалин бодогдохгүй. Энэ хүүхдүүд одоо гэртээ байхдаа одоо яг тэр хичээл номгүй байсан. Яг тэр цаг хугацааг нь яаж нөхөх вэ л те. Зүгээр яг энэнд яг нэг асуудлыг арай нэг өөр яг та бид дөрөв сууж байгаа ширээний ар сууж байгаа ингээд нэг тийм шийдэх боломж юу байж болоогүй. За мэдээж наа асуудал чинь бас боловсрол шийдвэрлэх ухааны үйлдвэрчний нэмлэгийн холбоо өнөөдрийг буюу 10 сарын 11-ний хүртэл үйл ажиллагаагаар болол шийдчихъя. Хөдөлмөрийн хуулийн 147-гийн 1 бид нар хэлсэн тий. Энд юу гэж байгаа юм хэрэг хөдөлмөрийн сонирхлын маргааны талууд эхний ээлжинд харилцан тохирол шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэйгээ заасан байна. За энэний хүрээнд яасан бэ гэхээр бид бүхэн хүсэл тавьсан байна. За 26 онд бүгд ийм үйл ажиллагаа хийя. Энд ичнээн төгний санхүүжилт хэрэгтэй. За төсвийн цаглбарын хүрээнд 4-р сар төсвийн хүрээний мэдээлэл авахд бид бүхэн боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор цалин үсийг ингэж өсгөё гэдэг асуудлыг тавиад 7 сарын 9-нд бол цалин үс одоо бүх юм анхан шатанд боогдож идэг. Төсөв боогдож идэг. Энэ үед бид нэр цалин үсийг ийм хэмжээнд төсөвлөд явуулаач гэдэг саналыг 8 сард мөн энэ саналаа төсөв одоо хилцүүллээ шүү дээ. Өнөөдөр бүх салбарт төсөв хилцүүлэлээ явуулна. За нийт одоо 188 мянган хүн төсөвт саналаа өгөхөд түүний 90 гаруй мянган нь бол залуучууд байна. 18-аас 34 насны. За түүний 70-аас илүү хувь нь боловсрол эрүүл мэнд эрчим хүчит төсвөө зарцуулаач гэдэг хилцсэн байна. За ерөнхий сайд чи өөрөө хүний хөгжлийг дэмжсэн мега одоо энэ төсөв байна гэдэг асуудлуудыг бүгдийг зарлалцсан байна. Тэгэхээр энэ хүрээнд бол бид нэр яасан байх нь тэр ажлын хэсэгт нь зөвшөлдсөн орлоо. Үндсэн цалин үсийг яаж өсгөх юм бэ? Тэгэхээр багшийн авдаг цалингийн нэмэгдэл үсийг үндсэн цалинд шингээх ийм нэг гал унтраасан байдлыг хүлээн хэрхэвч хүлээж зөвшөөрөхгүй гэдэг асуудал тавьсан гэсэн. Өөр гарцах шийдлийг олооч хийгээч ийм одоо шийдлүүд байна гэдэг асуудлыг тавьсан. Тэгээ өнөөдрийн байдлаар нааштай шийдвэр авахгүй төсөв буцаахгүй тий сэтгэлгүй байгаа нь л өнөөдрийн байдалд хүрэж чинь гэсэн. Тэгэхээр 10 сарын 9-нд бид бүхэн боловсролын яамд 10 сарын 16-ны өглөө 8 цагаас эхлээд хугацаагүй ажил хаялт зарласан байна гэсэн. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд бол 76 сургууль 162 цэцэрлэг нэгтгэе илэрхийлээд хурлаа хийгээд гарын үсгээ цуглуулад ирүүлсэн байна. За энэ нь өөрөө бусад сургууль цэцэрлэгүүд орохгүй маа гэсэн тоо биш. Бусад сургууль цэцэрлэгүүдээс ганцч сургууль энэ үйл ажиллагаанд орохгүй гэсэн юм байхгүй. Тийм мэдээлэл ирээгүй гэсэн. Энэ нь өөрөө 17-нд магадгүй нэгдэх 2 дахоос ингээд нэмэгдээд явна гэсэн. За хэдий эх 7 хоногт бид нэр бие даалтын 7 хоног гэж одоо 25-аас 26 оны хичээлийн жилийн бүтцээр заасан боловч энэ бие даалтын 7 хоногт хүүхдүүд чинь хичээлээс гадуур үйл ажиллагаа гэж байнгын үйл ажиллагаатай байд. Багш нарын ачаал чинь хичээл зааснасаа илүү маш их ачаалууд энэ нэмэгдэнэ. За түүнээс гадна цэцэрлэг энд бас нэгдэ орсон байна. Цэцэрлэг бол хэвийн үйл ажиллагаанд явагдана. Тэгэхээр энэ үйл ажиллагааг бол тасрахгүйгээр энэ шийдэлт үр дүнд хүртэл өнөөдөр явна гэдэг юмыг бас энэ дээр хариуцлагатайгаар хэлэх нь зөв. Энэ хугацаанд хүүхдээ гэртээ авах боломжтой. Би минь харчна. Харах боломжтой хүүхдийн цэцэрлэг мэдээлэл өгсөн. Хөлөөнд зөвшөөрж яана гэж гар үсэг зуруулсан. Зөв багш нар цалингаа нэмүүлэх хэрэг. Цалин бага бай. Хаана зөвшөөрөхгүй. Одоогийн байдлаар бол мэдээлэл өгсөн байгаа гарын үсэг зурсан байна. Тэгээд ер нь хүүхдээ бол одоо гэртээ тэгээд харна да. Ер нь бол багш нар дэмжиж байгаа. Цалин бол бага байгаа шүү дээ тий. Одоо ингээл цалингүй чөлөө авна. Эд чинь нөгөө аав ээж нарт тэгээд шууд хилжлүүлээ шүү дээ. Би тэтгэвртэй байдیں۔ Манай өвчин бас тэтгэвртэй байдیں۔ Ямар ч харна л гэж бодоод байгаа шүү дээ. Энэ нь бол зөв юм багш нарын инженерийн залыг нэмэх. Энэ нь ийм л дээ. Ажил хаян ер нь тэмцсэн гэдэг бол өөрөө байж усгүй асуудал. Байж ус. Яагаад тэгэхээр уусаа Монголын төр энэ боловсрол гэдгийг тэргүүлэх салбар гэж заачгаа тийм үү. Тэг үнэхээр энэ боловсролын ач холбогдлыг ойлгодог юм бол энэ салбарын санхүүжилтийг цалин хөлсийг хангалттай төвшөнд барьж явах хэрэгтэй. Энийг барьж чадаагүй учраас л энэ үйлдвэрчний хэвлэлүүд гэдэг юм уу ерөнхий нийгмийн байгууллагууд иргэд те энэ дуу хоолойгоо илэрхийлж ер нь энэ салбарыг бас нэг өөр төвшөнд авчиал гэдэг шин. Үнэхээр боловсрол бол
тэг зохицолт хийсэн байна. Өнөөдрийн төвшөнд бол санхүүжилт нь хүртэл өндөрч гэсэн. Маш хүнд нөхцөлтэй байна. Ингээд төсөв тандаг, тодтогдог те энэ болгондоо нөгөө л хүүхдийн сурч боловсрох хэрэгчлэлээр халдчихийд. Тэгээд одоо Наранбаяр сайтын мэдээлэлтэй холбоотой хэлэхэд тэр хүн бол ердөө бодиттой тоо яриаг. Бодиттой тоо яриаг. Өнөөдөр өргөн барьсан төсөв дээр тийм болгоно гэсэн цэг таслалж байхгүй. Тэгээд яаж байгаа вэ гэхээр угаасаа төсөв одоо яг энэ янзаараа 2 дахь хэлцүүлгээ хийгээд 3 дахь хэлцүүлэг рүүгээ шилжих юм бол одоо татаж авах төсвөө татаж авах ганцхан боломж л байгаа байхгүй. 2 дахь хэлцүүлэг нь баасан гараад тийм гэж байгаа шиг. Ингэж татаж авахгүй л угаасаа засгийн газрын өргөн барьсан төсвийг хэлцээл цаашаа явна. За яг их хурлын гишүүд нэг тодорхой санаачлах гаргаад магадгүй тэр хуулийн зохицуултуудыг өөрчлөөд явах юм бол нэг жоохон гэрэлгийгээ харагдана. Түүнээс биш 1 сарын 1-ээс сая 850 болгоно гэдэг нь өөрөө бодиттой биш байхгүй. Ямар ч тийм санхүүжилтийн их үүсвэрээ тодорхойлоогүй, шийдвэр гаргаагүй ийм л төвшөнд явж байгаа. Би нэг асууч бол сая эдний холбоо болохоор ингээд ажил хаялт хийх нь зөв гэж танаа холбоо болохоор хэрэггүй гэж үзэж байгаа юм уу? Гэхдээ ер нь аргагүй ихэн тэмцгээс өөр арга байхгүй. Ажил хаялтын тухай тарина. Ажил хаялтыг бол зөв гэж харж байгаа. Гэхдээ үндслээ яаж гаргах юм бэ? Ингээд чиг зүггүй 3.5 сая гэж зүтгээд авах юм уу? Одоо энэ байгуулсан хэлцээр нь байна л д. 23 онд хөрсөн төвчнөөс бууруулахгүй. 24-өөс 26 онд биелэх хэлцээр байхгүй. Тэгээд 30-аас доошгүй нэмнэ л гэж байгаа. Яг энэ хэлцээрээ бариад одоо хөдөлмөрийн сонирхлын маргаан цаашаа өрнөх юм бол энэ дээр бол нэг 14-5%-аас илүү гарц байхгүй. Тэгвэл юу юм бэ штэ? Танай хоёр холбоо бол зорилго нэг боловч арга зам өөр юм байна тий. Зүйлүүдийг яагаад тийм өндөр гаргаад идэм бол бодит байдалтай ингээ эвлэрэхгүй те яаж боддгийг мэдгүй. Яг өнөөдөр анхны жилээ нэгээс 5 жил ажиллаж байгаа багш сая 480 мянган төгрөгийг цалинтай байдаг. Тэрнээсээ татвараа өгөө гар дээр нэг сая төгрөг л ирнэ. Тэр сая төгрөгийг авансанд нэг 500-ыг аваа бүгс мөнгө 500-ыг авахаар яаж хүрх юм бэ? Ийм бодит байдал ийм бахад яагаад ингээ худлаа яриад идэм бэ? Тий. Тийм нэмэгдэл байхгүй шүү дээ. Эхний 1-ээс 5 жил ажиллаж байгаа багш нарт. Яг үндсэн цалин чинь сая 480 мянга хахад яаж бодохоор энийг 2 сая 500, 3 сая 500 авдаг гэдэг байт. Энийг бол ястай эсрэг үзэж байна. Бид нар тэгж авдаг багш бол байхгүй. За яам одоо ер нь шүү дээ энэ боловсролын салбарт ажиллаж байгаа багш ажилтнуудыг дундад цалин ер нь яг хэд байгаа юм. Нөхөд бол 3.5 сая төгрөг ихний ээж нь болго гэж байгаа. Би бол энэ нь бол яг 3.5 сая болчоос би зогсно гэж бодохгүй байгаа. Яагаад гэвэл нийгмийн үсэл шаардлагаар бол энэ бол ихний шаардлага болохоос биш цаашаа бол ингээд шатлал бас л нэмэх ёстой гэсэн нэг юм энэ нөхдийн бас юм юу байх шиг байна. Та энэ дээрээс нэг мэдээлэл өгвөл яг одоо яг ямар цалин аваад байна тий. За 2025 оны 8 дугаар сард сангийн яам хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг за мөн үйлдвэрчний хөвлөөс төлөөлөл оролцуулаад бид нэр ер нь энэ салбарын цалин улс дээр шинжилгээ хийж цаашид ер нь ямар одоо цалин улстай холбоотой ямар одоо бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх вэ гэдэг дээр ийм ажлын хэсэг гаргаж ажилласан боловсролын сайтын тушаалаар. За тэгээ уг ажлын хэсэг дээр бол бид нэр 2025 оны 3 болон 5 дугаар сарын одоо цалингийн датан дээр шинжилгээ хийж ингэж ажилласан байгаа. За тэгээд одоо энэхүү ажлын хэсгээс гарсан дүгнэлтээр бол багш нарын одоо нийтдээ нэг 5 төрлийн нэмэгдэл 5 төрлийн нэмэгдэл хөлс үндсэн цалингаас гадна ингэж авж байна. За тэгээд цалин өсний ер нь бол үндсэн цалин нэмэгдлийн харьцаа гэдэг алдагдсан байна тий. За мөн одоо ажлын туршлага удаан жил ажиллаж байгаа гэдгээсээ хамааруулаад мөн одоо байршлаасаа хамааруулаад нийслэл болон одоо аймгийн төв, сумын төвд ажиллаж байгаа багш нарын одоо цалингийн хувьд бол ялгаатай байдал үүссэн байна гэдэг дээр ийм дүгнэлтүүдийг бол гаргасан. Тэгээд яг одоо хаана илүү асуудал нь байгаад байна вэ гэхээр нийслэлд ажиллаж байгаа залуу багш нар дээр одоо цалингийн хэмжээ бол яг үндсэн цалингаас эхлүүлээд тэндээсээ одоо хуулийн дагуу зохих нийгмийн даатгалын шимтгэл татвараа төлөөд ингээ яг гар дээр ирж байгаа нь бол одоо бага байна гэдэг ийм дүгнэлтийг бол гаргасан. За тэгээ энэхүү дүгнэлтийнхаа хүрээнд ерхий сайдад ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулаад одоо түрүүний ярьжсэн 2026 оны төсөвтөө тэр цалингийн ачааллын нэмэгдэл гэдэг нэмэгдлийг бол оруулж ирсэн. 2024 оны 12 дугаар сард гарсан статистикийн хорооноос гаргасан мэдээлэлээр бол
багшинд одоо боловсролын салбарын дундад цалингүй бол 2 сая 200 мянга орчим байгаа юм байна гэсэн тийм аль бисны статистик. Гэхдээ эндээс татвар суутагдан тий. Дундаж цалин байгаа юм байна гэдэг ийм мэдээллийг бол гаргаж тавьсан байна. Та хэлээ л дээ үндсэн цалингаас гадна 5 төрлийн нэмэгдэл авдаг гэдэг. Энэ яг ямар 5 төрлийн? Энэ одоо хамгийн эхлээд бол орон нутгийн нэмэгдлээс эхэлж байгаа. За. Тий. За орон нутгийн нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл, за тэгээд мэргэжлийн зэргийн нэмэгдэл, анги даалтын нэмэгдэл, кабинетийн нэмэгдэл гэсэн ийм нэмэгдлүүд байна. Энэ нэмэгдлүүд залуу багш нарт нэг жоохон хүртээмжгүй хамааралгүй ч юм уу те боломж бага л харагдаад байгаа юм. Мэдээж дөнгөж төгссөн юм уу эсвэл цөөн жил ажилласан одоо багш бол шууд анги даадаг ч юм уу яг саяны тэр олон жилийн эрдмийн зэрэг золон нэмэлтийг авч чадахгүй л тийм. Тэгэхээр яг тэр асуудлыг гаргаж ирээд тэгээд энэ нийслэлд байгаа одоо залуу багш нарын хувьд бол яг энэ нэмэгдлүүд бол одоо олгогдохгүй байна. Ер нь бол яг энэ нэг орон нутгийн нэмэгдэл гэдэг төрөнд яриад байгаа тийм. Суманд ажиллаж байгаа одоо багш бол нэг 40% нэмэгдэл авч байгаа. Тэгээ аймгийн төвийн суманд ажиллаж байгаа багш бол нэг 20% нэмэгдэл авч байгаа. Тэгэхээр яг энэ орон нутгийн тал руугаа энэ төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутагт ажиллаж байгаа залуу багш нарын хувьд бол ингээд 20-40 гэдэг ийм нэмэгдлүүд аваад боломж юм байна. Тэгтэл нийслэлд ажиллаж байгаа залуу багшийн хувьд бол одоо нэгж төрлийн нэмэгдэл авах боломжгүй байна тий. Тэднэрт зэргийн нэмэгдэл байхгүй, кабинет нь байхгүй, анги даалт нь байхгүй ч гэдэг юм. Ийм нэмэгдлүүд байхгүй байгаа учраас эдгээр нэмэгдэлд хамрагдаж чадахгүй. За тэгвэл энийг одоо ямар байдлаар шийдэх боломж байгаа вэ гэдэг дээр нийслэл өөрөө нэг төвлөрсөн одоо нэгтршил ихтэй гэдгээрээ нийслэлд ажиллаж байгаа залуу багш нар бол хүүхдийн тооноос хамаарсан ачааллыг бол маш их авч байна. Ялангуяа одоо 35-аас дээш бүлэг дүүргэлттэй нэг 8000 орчим бүлэг байна гэж байгаа байхгүй. Энэний бараг 80 орчим хувь нь бол нийслэлд байна гэж. 6000 бүлэг нь бол нийслэлд. Тэгвэл эднэртээ одоо залуу багш нартай боломж олох үүднээс энэ ачаалттай хуйлдсан нэмэгдлийг нь бол тооцож олгодог энэ одоо тогтолцоороо шилжийя гэдэг ийм бодлого юм. За одоо би жирийн ардын хүүхдийн хувьсах зарлыг хасахдаа нүдэн завчдаггүй хэрнээ. Хувийн сургуулиудаар дэмжих болохоор нүдэн ухаад өгөхөөс буцдаггүй. Олон 10 тэрбум төгрөгөөр дэмждэг хувийн сургуулийн төлөөлөл боловсролын сайттай байгаадаа харамсаж байна. Эгэл ардын хүүхдүүдийн сурч боловсрох эрх чөлөөний эсрэг үйлдсэн энэ гэмт хэрэгчин төрийн өмчийн 100 гаруй сургуулийн 300 гаруй мянган хүүхэд 600 гаруй мянган эцэг их 15 мянга гаруй багш ажилтны эрх ашиг хохирч байгаа гэдгийг их хурлын гишүүддээ дуулгахад үнэхээр харамсалтай байна. Таагуураас нэг юм асууя. За цалин нэмхийг бол ингээд зөвхөн боловсролын салбараас гадна тэнд одоо хүүхдээ тий сургууль соёлд өгч байгаа эцэг эхчүүд нь дэмжиж байгаа. Төр засагч нас дэмжээ гэдэг дээр санал нэгдэж байгаа юм байна. Тэгэхдээ нэг юм байна. Өнөөдөр цалин нэмхийн тулд Жавхлан сайд Монгол банк хоёр ингээд төгрөг хэвлэхээр энэ улсын чинь инфляци эдийн засаг хааш ирэх вүлээ 100 мянган төгрөг нэмлэхэд тэр чинь жилийн дараа хэд 50 мянган төгрөгийн үн ханштай болно ш. Яагаад гэвэл эн чинь зах зээл дээр ингээд маш их хэмжээний бэлэн мөнгө ороод ирэхэд чинь юмны үн нэмэгдэн тий. Тэгэхээр би ингэж бодоод байна л да. Мөнгө хэвлэхгүйгээр ямар их үүсвэрээр тэгвэл энэ цалин нэмэх вэ? Та гурвч ямар гаргалгаа байна те. Мэдээж боломж байгаа учраас та нар цалин нэмж болно гэж үзэж байгаа баг. Ямар тийм юу вэ? Гарч байна. Би хэлэх үү. За ерөнхийдөө бол бид нар бас энэ цалин нэмэгдүүлэх шаардлагыг тавиад явж байгаагийн хувьд бол бас хэд хэдэн шийдэл саналуудыг бол засагт бол тавьсан. Тэгээд тэрэн дээр бол бид бүхэн бас энэ төсвийн хуваарлтаа сайжруулах хэрэгтэй. Өнөөдөр улсын хурлын зарим гишүүд бас хэлж байна те. Хүний хөгжүүлсэн олс өгчнөө. Тэгээс зам барьсан олс өгчихгүй. Тэгэхэд өнөөдөр дотоод нийт бүтээгдэхүүний 9% хөрөнгө оруулалтын дээр зам дээр байж хахад боловсрол дээр тэр нь 9% дэ хүрэхгүй байх жишээ нэ тий. За дээрээс нь төсвийн үр ашгийг дээшлүүлэх энэ асуудлуудыг бол бид энэ тавьж байгаа гэсэн. Хаана, хинд, хизээ, ямар одоо төсвийн шаардлага байна. Тэрэн дээр нь төсвөө илүү одоо тавьж өгөх энэ асуудлыг бол тавьж байгаа. За 3 дугаар асуудал нь юу юм гэхээр одоо төрийн өмчит компаниуд байна. Ямар нэгэн ашиггүй ажилтдаг. Төрөөс өндөр төлбөрийн цалин ус аваад сууждаг. За тэр юугаа төрийн өмчит компаниудаа одоо хувьд нь шилжүүлдэг юм уу эсвэл ашиг орлоготой ажиллах боломж гарц гаргалгааг нь хайд юм уу. Тэрнээс орж ирсэн мөнгөө зарцуулдаг ч юм уу. За олон улсын жишгт бол энэ уул уурхаа бусад одоо юунаас олж байгаа энэ татвар орлогынхоо одоо 5%-ийг нь боловсролд 3%-ийг нь эрүүл мэндэд зарцуулах гэсэн ийм тооцоо одоо барь зээлийн жишээ байна.
Тэгэхэд хуулиндаа тэрийг заагаад өгсөн байхад бид бүхэн тэрнгээрээ энэ төсвөө нэмэгдүүлэх боломж гарцууд байна. За наривчлаад ингээд аваад үзэх юм бол улс орны төсөв зөвхөн одоо нүүрсний үн буурснараа бид бүхэн одоо ингэж ундаг асуудлыг бас болох хэрэгтэй цаашдаа. Бид нэр энэ татварын асуудлаа бас одоо зүйтэй бүрэн гүйцэд авах хэрэгтэй. Бид нэг далд эдийн засаг гэж яриад байгаа тийм үү? Өөрөөр хэлбэл албан бус эдийн засагт тэр одоо хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн татварын асуудал байна. Тэрнээс өнөөдөр ажил хөдөлмөр хийж байгаа одоо юу гэдэг төрийн албаа хаагчдын татварыг нэмэгч хэлээгүй. Тэр уул уурхаагаас олох, тэр одоо юу гэдэг бусад одоо бизнесээс олох, тэр татваруудын асуудлуудаа нэмэгдүүлэх ийм ажлуудыг төр ерөөсөө гаргалгаатай хийхгүй байна. Дараагийн асуудал бол одоо боловсролын салбар дотор л ингэж ярих юм бол сургууль цэцэрлэгийн одоо энэ хөрөнгө оруулалтын асуудал одоо 1 их 80 төгрөг 26 он тавьсан байна. Тэгэхээр энэ 1 их 80 төгрөгийнхөө хөрөнгө оруулалтын төсвийг урсгал зардал руугаа шилжүүлж болдгоо юм уу? Тэ? За өнөөдөр боловсролын салбарт 3800 гаруй багшийн төтөгдөл байна. Тэгэхэд өнөөдөр 117 сургууль барьж байгаа сургууль цэцэрлэгт ажиллах оронтой хаана байна? Тийм учраас өмнөх жилүүдийн тэр 2021 онд дуусаагүй барилгаа дуусгах нэгдүгüүрт. За дараагийн асуудал тэр боловсролын зээлийн сантай холбоотой иргэн төлөгддөггүй 90% нь иргэн төлөгдөхгүй байгаа асуудал байна. Тэрийг яагаад татан төвлөрөхгүй байгаа юм бэ? Өнөөдөр их хурлын танхим сууж байгаа, засгийн газрын танхим сууж байгаа гишүүд нь хүртэл тэр иргэн төлөлтөө хийгээгүй ш. Тэр одоо мөнгөө татаж оруулж ирэх хэрэгтэй. За 3 дугаарт бол тэр боловсролын зээлийн сан дээр байгаа тэр гадаад зээл одоо нэг бакалаврын зээлүүд байна. Одоо ерөнхийлөгчийн ерөнхий сайдын ингээд сонгуулийн шоу хийдэг юм одоо юу болчлоо. Тэтгэлэг хөтөлбөрүүд болчлоо. За тэр эдгээр хийснийг хэлж байна тийм. За эдгээрүүдээ бид нэ бакалаврынхаа скол зогсоо. Тэгээ энийг зөв гарц гаргалгаад хий. За дараагийн асуудал нь юу байгаа юм гэхээр нэг хүүхэд ноогдох хувьс зардлыг боловсролын хуулиар бид бүхэн 2 жил тутамд нэг удаа шинжилдэнэ гэдэг ийм асуудал тавьсан. Гэтэл 2024 онд 39 сэтгүүр тогтоол гарсан. За яг хаа 4 сард нь бол нэг 53-аар бол нэмэлт өөрчлөлтүүд оруулсан. За тэгвэл 26 онд энэ нэг хүүхэд ноогдох хувьс зардлын одоо хэмжээг шинжлэх ёстой байтал төсөвт өнөөдөр суулгаагүй байгаа нь өөрөө боловсролын одоо бодлого тодорхойлж байгаа тэр төрийн засгийн төв байгууллага нь юу хийж байна те засаг нь юу хийж байна гэдэг асуудлыг бас тавиад байгаа гэсэн. За тэр COP17-гийн уулзалт байна бас. За тэр уулзалтаар бол шинэ сургууль цэцэрлэг байх шаардлагагүй гэдэг дүгнэлт гарсан биш. Тэмдэглэл гарсан байна. Тэгэхэд өнөөдөр тэнд 1 их 80 төгрөг Азийн хөгжлийн банкнаас зээл авч барилга байгуулж барих гэж байгаа нь өөрөө яг боловсролыг дэмжих жил болгосонтой холбоотой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа нь хэдий сайн ч гэсэн цаг үеийн нөхцөл байдал олоог байна л гэж хэлмээр байгаа. За энэ мөнгөний их усрыг хаанаас болох вэ? Ер нь бол одоо мөнгө хайж явах биш байхгүй мөнгө хэвлэх шаардлага байна. Тийм хэвлэх шаардлага. Зүгээр төсвийн одоо дахин хуваарлалт гэдэг юм те. Дахин хуваарлалт. Одоо эн чинь улсын нийт эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүнийг 100 орчим их 80 байна тийм үү. Энэнгээс сүүлийн жил доктортой өсөж байгаа хэдэн жил. Одоо 28 оны төсөөллөөр тэ 130 их 80 төрнө. Нөгөө талдаа төсвийн зардал байнга тэлж яваа. Боловсролын салбарын зардал ч гэсэн тэлсэн. Гэхдээ босгоод авахгүй байгаа байхгүй юу? Нөгөө миний түрүүний хэлсэн төсвийн зардлын хэдэн хувь барих юм бэ те? Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэдэн хувийг зарцуулж явах юм бэ? Одоо яг энэтэй параллельны асуудал эрүүл мэндийн асуудал босч байна. Эрүүл мэндийн салбар. Тэгээд шинжлэх ухаан гэдэг юм. Энэ нийгмийн суур салбаруудаа хөгжлийн одоо тэргүүлэх гэж үзэж байгаа тэр салбаруудаа ер нь төсвөө яаж хуваарлах юм те? Эндээс эхлэх хэрэгтэй байхгүй. Тэгээд энэ тохиолдолд угаасаа шууд хийх ёстой санхүүжилт бол хүүхдээр дамжуул. Нэг суралцагчаар. Өнөөдөр 1-р анги одоо таны нэг хүүхэд 1-р төрийн өмчийн сургуульд 1-р ангид ороход жилийн суралцах зардал сая 600 мянга л байгаа байхгүй. Сая 600 мянга. Одоо доллар чилжүүлвэл 400 гаруйхан доллар тийм. Одоо нэг анги танхим үдийн холбогдож байгаа. Үдийн холбоо тустай. Тэгээд ингээд очиход сая 600 мянга гэдэг чинь өөрөө сонсоход өрөвдмөр тоогоо шүү дээ. Таны хүүхдэд төр үндсэн хуулиар хүлээсэн тэр сурч боловсрох эрхчлөөг хангах үүргээ хэрэгжүүлэхийн тулд 400 хэдхэн доллар зарцуулж байна. Чи олон улсын дундаж 4-5 мянган доллар хүрсэн. Тэгэхээр энийг яаж бодтойгоор эхний ээлжинд ядаж 1000 долларын босгод авуулах юм те. Ингэжиж цаашаа нөгөө 22 оноос хэрэгжиж байгаа энэ төсвийн шинжилгээ үр дүнтэй болох төсвөө одоо
Усын төсөв өсгийн хэрээр тэр зардал өсгийн хэрээр яаж боловсролын салбар бодиттой өсөж байгаа. Ганцхан жишээ хэлэхэд 24 оны төсөв батлагдахад боловсролын салбарын төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 5.3% эзэлж ирсэн. 4.3 орчим их найд. Гэтэл 25 он дээр 4.7 болж буурсан. Тэ? Гэхдээ мөнгөн дүн нь өсөөгүй. За 26 оных дээр бүр 4.2 руу унж байгаа. Ингээд ирэхэд энэ хугацаанд хэрвээ яг 5.3 гэдэг тэр хүрсэн амжилтаа хадгалахад л өнөөдөр нэг их найд төгрөг нэмэгдсэн байх хэрэгтэй байхгүй. Нэг их найд төгрөг. Энийг алдагдсан боломжийг өртөг гэдэг. Нэг их найд төгрөгөөр бол нэг хүүхдийн хувьсах зардлыг 45% нэмнэ. Яг тэрүүгээрээ багшийн цалинг 45% нэмсэн байх боломж байсан байхгүй. Боловсролын яамд ямар юу вэ? Гарч байна. Энэ мөнгийг олноор гэдэг. Олыг үл тээ. Мэдээж ургаад гараад ирэхгүй тодорхой. Ер нь яг нөгөө нэг төсвийн тухай хуулиараа төсвийн төлөвлөлтийн процесс чинь одоо зөвхөн 8-9 сард хийгддэггүй. Одоо ер нь бол 4 сараас эхлүүлээ төсвийн хүрээний мэдээлэлээс эхэлж байгаа. Тэгэхээр улсын хурлаар одоо 2025 оны 4 сард 2026 онд одоо ямар төсөвтэй байх вэ, ямар төсвийн хүрээтэй байх вэ гэдэг ингээд хуульчлаад баталцдаг. За тэгээд төсвийн хүрээний хууль дотор улсын төсвийн нийт зарлагын хэмжээг баталцдаг. Тэгэхээр тэр үеэсээ эхлүүлээд ер нь бол нийт одоо хүрээ хязгаараа тогтоох ингэх шаардлагатай. Тэгээд яг энэ 25 оны одоо 25-26 оны нөхцөл байдал бол төсвийн орлого бүрдэлт одоо энэ түүхийн эдийн үнийн ханшийн бууралттай холбоотойгоор орлого тасрагч гэдэг юм уу? Ийм нөхцөл байдалтай байгаа. Одоо тэгээд 2026 оны төсвийн хүрээний мэдээллийг одоо дахин бууруулах байдлаар 1.5 их найд төгрөгөөр бууруулах байдлаар дахиад өргөн барьсан 2026 оны төсөвтэй яг зэрэгцүүлээд ингээд бас хилцээ явж байгаа. Тэгэхээр яг энэ өөрөө юу хэлээд байгаа гэхээр улсын эдийн засгийн нөхцөл байдал ер нь ямар байгаа вэ гэдэг. Түрүүний одоо манай хоёр үйлдвэрчний эвлэлийн холбооны одоо гишүүдийн гаргаж байгаа саналууд бол байж болох хэлбэрүүд тийм. Гэхдээ энэ дээр одоо нөгөө бодлогын шийдлүүдийг гарсны дараа л эдгээрийг одоо хэрэгжүүлэх, салбарын төсвийг нэмэгдүүлэх тал дээр зохиох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх ийм л шаардлага гарч ирнэ гэж ингэж харж байна тийм. Багш нар маань ямар ачаалттай ажиллаж байгаа лээ тийм. Нэг ангигтэл маш олон хүүхдтэй багш нар маань ажиллаж байгаа ачааллаас хэтэрсэн тийм. Тэгэхээр цалин мөнгөний нэмэгдүүлж илүү боловсрол маань илүү чанарчин одоо сая 559-ээс одоо шинэ залуу багш нар байлаа гэж бодоход нэмэгдэл байхгүй шүү дээ. Одоо зэрэг мэрэгжлийн зэрэг гэх мэтэл одоо ямар нэгэн нэмэгдэл бол байхгүй. Одоо энэ мөнгөнөөс одоо нийгмийн даатгалаа төлнө, хувь хүний орлогын албан дотроо төлнө. За ингээд даатгалаа төлнө. За тэгээд гар дээр хэдэн төгрөг авах уу те. Юу хөө төрөний төрөмжт компаниудын те ялангуяа өөр ашиггүй ажиллаж байгаа энэ газруудыг татан буулгах те энэ дарга захирал ажилтнууд нэг хэмжээний цалин авч штэ энэ бас үргүүд зардлыг багасгаад те мөнгө хэвлэхгүйгээр бас шийдэж болохоос нэг гарцсан болов уу гэж харж байгаа. За тэгээд хөө боловсролын сайд Наранбаяр чи ингээл одоо та нөхдөж уулзсан баг сүүлд та нар бүр ерөнхий сайтаж уулзж байгаа харагдсан тийм. Тэгээд ерөнхийдөө тэгээд ажил урагшлага явж л байгаа байлгүй. Тэгээд би энд хаан тавьчих нөгөө боловсролын сайд маань юу тавьсан бэ? Нөгөө 3 үе шаттайгаар нэмнэ гэдэг нэг юм тавьсан байна. Тэр нь одоо юу гэдэг юм бэ? Та нөхдөд одоо тийм хангалтгүй байгаа юм уу гэж би асуух гэдэг юм л да. Өөрөөр хэлэх юм бол 25 онд багтаад нэг тодорхой хэмжээний хуваар 26 онд 27 онд тэгээд тэ нэг тийм 3 удаа ингээд тийм шатлалтайгаар нэмэгдээд одоо яг та бүхний шаардлагатай тэр 3.5 сая хүрнэ гэсэн байгаа юм л да. Тэгээд та нөхөд болохоор одоо шууд 3.5 сая болго гэж байгаа. Тэгэхээр нөгөө энэ улс чинь бас нөгөө аливаа нэгэн савчин хэмжээтэй байдагтай бас тийм боломж байхгүй байна. Нэмэх хувьд бол дэмжээд байна. Гэхдээ яг одоо өөрсдөө нөгөө боломжит нөхцөл байдалтай тааруулаад ингээд аажмаар ингээд нэмүүл яасан бэ гэдээ ингээд яриад байдаг л та. Тэрийг та нар юу гэж бодож байна? Товчхон хариулвал. За тэгээ товчхон хариулъя. Ерөнхийдөө бол өнөөдөр боловсролын сайд олон нийтэд мэдээлэл өгөхдөө тойрогдуулах одоо гаргаж байгаа тушаал шийдвэрээ одоо хуулийг өөрөө тайлбарлах гэдэг ийм олон ёс зүйн асуудлууд хийж байна. За нэгдүгээрт одоо нэг албан бичгээр үйлдвэрчний эвлэлийн хороо бүлгийн дарга нарт холбооны дарга нарт хандсан албан бичиг яваад байгаа. Тэрэн дээрээ нэг сая 850, 2 сая 500, 3 сая 500 гэсэн юм. Тэг яг энэ 3 жилийн өөрөөр хэлбэл 25 биш, 26, 27, 28 оны. Өөрөөр хэлбэл бид нар юу гэж хардж байгаа гэхээр өнөөдөр багшийн 3 тулгуурт бодлого гээд 2024 оны 4 сард болсон багшны 8 дугаар их хурлаас
гаргасан энэ зүйлсүүдийг бол өнөөдрийн байдлаар жил гарангийн хугацаанд хэрэгжүүлээгүй байж иж өнөөдөр зөвхөн боловсролын сайдын амнаас гарын үсгтэй бичгнээс саяны 3 асуудал яригдаад байгаа. Одоо ямар нэгэн хууль дүрмээр заагаад түүнийг засгийн газар баталгаажуулаад ирсэн ганц жишээ байхгүй гэсэн. Сая эндээс ярьсан 26 оны төсөвт тэр боловсролын сайдын хилээд байгаа тэр төсөв нь зоогдоогүй, тусаагүй, хилцүүлэг нь өрнөд явж байна. Тийм учраас тэгж худал мэдээлэл тараах нь өөрөө бас хуультай. Бас хуулийг тайлбарлах хүн нь боловсролын сайд биш гэдэг асуудлыг хэлмээр байгаа. Тэгэхээр мэдээж төсөв хэмжээ хязгаартай гэдэг. Тэгэхээр шийдлүүдийг гаргах хэрэгтэй. Өнөөдөр төр байр сууж байгаа бол төсвийн зөв хуваарлтаа хийх, үр ашигтай зарцуулалтаа хий. Тэ төсөв олох боломжуудыг эрэлхийл. Маш олон юмнууд ш. Одоо дээрээс нь нэмэт хэлэхэд бол оюутлогоо гэрээ байна, зээлийн хүүг боруулах гэрээ байна. Тэндээс ягаад мөнгө олж ирж болохгүй байгаа. Тэ дээрээс нь тэр онтро гэрээ байна. Оюутлогооны салбар нэгжлэгөө бас гэрээ байна. Энийг яагаад хөгжүүлж болохгүй байгаа. Төсөв яагаад авч ирж болохгүй байгаа. Тэгэхээр юу гэж харж байгаа гэхээр ерөнхийдөө бол өөрсдөө хэдэн зуун сая тэрбумаар те хэдий их наядаар нь асуудлыг хууль бус юм хийчээд өнөөдөр Монголын багш нар Монголын боловсролын салбарын ажилтнууд цалин өсөө нэмүүлэх болохоор хууль зөрчсөн асуудал байна гэдэг асуудлыг тавиад байгаа юм би гэдэг асуудлыг хэлмээр байгаа. Өнөөдөр өөрөө төр нь боловсролын салбарт мөрдөгдөж байгаа хууль дүрмээ зөрчөөл явж байгаа гэсэн. Олон улсад хүлээсэн гэрээ биш, олон улсад хүлээсэн амлалт биш. Олон улсын одоо эндээс бас хэлсэн Ослогийн тунхаглал байна, Парисын тунхаглал байна, Инчоны тунхаглал байна. Боловсролын салбарын одоо төсвийг улсын төсвийн зарлагын 20% хүрэх гэдэг асуудал чинь тавигдчихвал энэ бидний шаардаад байгаа төсөвд хүрээд бүх юмд хийгдээд явна гэсэн. Наандаж энэ 2 сая 200 мянган боловсролын салбараас одоо хүртэж байгаа тэр хүмүүсийн одоо хамгийн наад захын одоо чанартай боловсрол гэдэг зүйл маань өөрөө биелэгдээд явах боломжтой байна. Салбарын сайд Наранбаяр 3 шатаар цалин нэмэл хийж ин л та багш ажилтнуудын. Энэ тэгээд итгэж болохгүй байгаа мó нэмэхгүй гэж та нар ойлгоод байна. Эсвэл энэ бас хангалттай биш үү? Ер нь хатуухан байр суурь хэлээ. Энэ хүнд итгэж болохгүй. Яагаад? Итгэж болохгүй. Сайд болсноос хойш дандаа худлаа ирсэн. Боловсролын салбарыг хуулийг гуйл болгосон. Энэ танаа салбараас төрсөн хүн шүү дээ. Ер нь бол манай салбарын хүн биш. Танаа боловсролын салбарт хамааралтай байсан хүн. Мэдхгүй хувийн сургуульд ажиллаж ирсэн. Одоо авилгатай тэмцэх газар одоо хамаарал бүхий этгээдтэй 1.2 тэрбум хүссэн асуудал шалгагдчихээн. Тийм үү? Цаашлаад үндсэн хуулийн зэцтээр тангараа зөрчсөн асуудал шалгагдчихээн. Одоо хамгийн наад захын жишээ 24 он сайд болонгуудаа 8 сард нэг одоо 2000-аас дээш суралцагчтай ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчийн хувьсах зардлыг 9-өөс 21% бассан. 9-өөс 21% бассан. Энэ нь өөрөө дандаа Баян Өшөө, Зүүн Салаа тий 23 гээд нөгөө боловсролын ачааг жинхэнэ өөрч яваа төрийн том сургуулиуд хамрагдаж байгаа байхгүй юу? Нэгдүгээр сургуульч тийм. Одоо 40-50-аараа жигж байгаа. Яхаар Монгол хүүхэд нэг ангид 40-50-аараа жигж сурах хэрэгээ зөрчүүлдэг. Дээрээс нь яхаараа жирийн ардын хүүхдийн суралцах боломжийг тэгж хасдаг. Нэг сургууль дээр ирэхэд 2 тэрбумын төсвийн асуудал үүсэж байгаа. Тэгэхээр угаасаа энэ хүн хүсээгүй нэгдүгээр хүсээгүй хийгээгүй. Төсөвдөө суулгаад явах бүрэн боломж байсан. Эхлээд асуудлыг өөрөөсөө зугтуулдаг. Манайх цалин мэдэхгүй, манайх санхүүжилтээ мэддэггүй гэдэг боловсролын яа. Тэгээд босоод ирээд асуудал яриад явхаар сангийн ямар агуу бохочдөг. Тэгээ асуудал цаашаа засаг руу ороод ирэхээр засаг дээрээ ч шийдэл байхгүй өнөөдөр их хурл руу оруулаад ирсэн. Ингээд улсын зовлон болгочихж байгаа байхгүй юу? Эн чинь уул нь яг энэ үндсэн хуулийн 19-ийн 2-ороо төрийн хүлээс үүрэг байж. Эдийн засгийн баталгааг хангаж өгнө иргэдийнхээ. Тэгээд энэ иргэдийнхээ эдийн засгийн баталгааг хангаж чадахгүй л ингээд явцсан төсөв дээр ямар ч юм суугаагүй одоо азар энэ 5 дахь өдөр төсөв буцааж татахгүй бол энэ цикл ингээд урсаад л өнгөрнө. Тэгээ яг уу гишүүдийн санаачлага нэг жоохон юм эндээс нэмэгдэх баг. Тэрнээс ч одоо 7 сарын 1-ээс 1 сарын 1-ээс тэг маш зөрүүтэй ойлгомжгүй ийм тоонууд хэлж байгаа. Энэ галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг л байна. За тийс өндөр нөгөө 3 шаттайгаар нэмээгээд яам одоо танилцууллаа штэ тий одоо ингээд
6 7 8 гээл те. Энэ яг хаанаас гаргаж ирсэн юм тоо бай? Энэ ямар одоо тооцооллын үндсэн дээр гарч ирсэн бэ гэж асууж байгаа юм. За ер нь бол нөө Монголын боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний эвлэл нөө талбай дээр чагсаал хийгээд за тэгээ ерхий сайдын зүгээс үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтөд боловсролын сайд ингээд ширээний хоёр талд ийм уулзалт хийсэн. За тэр үеэр бол одоо 2026 оны 1 сарын 1-ээс эхлүүлээд багшийн үндсэн цалин сая 850 мянган төгрөг, ойролцоогоор 25 орчим хувиар нэмэгдүүлээ одоо байгаа үндсэн цалингийн хэмжээс. За 2026 оны 7 дугаар сараас эхлүүлээд 2 сая 500 мянган төгрөг. Яг одоо байгаа түвшинтэй харьцуулах юм бол нэг 68-69 орчим хувиар нэмэгдүүлье гэдэг ийм байр суурийг үл илэрхийлсэн. За тэгээ энийгээ бол одоо төсөв хилцэх үед шийдвэрлэнэ гэдэг зүйлийг үл хэлсэн. Ер нь яг одоо яг 25%-аар нэмэгдүүлээ. Яагаад 25 бэ? Яагаад сая 850 бэ? Гэдэг дээр бол яг одоогийн нэг төсвийн нөөц боломжоор харж гаргаж ирсэн. Манай түрүүнд хэлсэн те манай салбарын хувьд бол нийт одоо төрийн албаагчдын 40% те ингээ үзэхлээр одоо бусад салбарууд мөн адилхан бас цалингийн асуудал сая бас эмчнэр яриад эхэлсэн. Гэх мэтчлэнгээр ингээд нийгмийн суурь салбаруудын гээд аваад үзэх юм бол одоо бүгд цалингаа нэмэх ийм шаардлагыг бол хөргүүлэн. За тэгээ энэ эдийн засгийн нөөц боломжтой багтааж шийдвэрлэх асуудлыг бол засгийн газраас бол тавьсан байна. Цалин хөөсөө ингээд 50 аваад гэр бүл татвруулмаар байна шүү дээ. Тэгэхэд одоо ингээд зөвхөн ингээд ипотекийн зээлдээ ойр зурх юм дөгөөл үлдсэн мөнгөөрөө баг ингээд чөй адил жоохон дөрвж илээ л да. Миний болохоор гол зорилго болохоор энэ үр дүнгийн урамшуул гэж одоо энэ гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг юм одоо болооч гэж хэлмээр байна. Яагаад гэхээр энэ гүйцэтгэлийн үнэлгээч худлаа юм хийж байгаа орны нэг багш нарын үндсэн цалин руугаа шингээгээч. Яагаад 60% хүүхдээ альж байгаа багш нарыг одоо ингээд гүйцэтгэлийн үнэлгээгээр үнэлэх гээд байгаа юм бэ? Яагаад 60 хүүхдээ багш нар 20 хүүхдээ альж байгаа багш нар хоёрын ялгаа өөр гарна гэсэн бодохоор тэгэхээр энийг одоо болооч нийт багш нартаа цалингийн өснө нэмээч. Энэ гүйцэтгэлийн үнэлгээгээс хачин юм болооч гэж 9 сарын сүүлээр ч агссан, 10 сарын эхээр ч агссан. За тэгээд энэ нөгөө төлөөллүүд нөгөө ерөнхийдөө зандаж тартай уулзсан байдаг те. Тэгээд энэ одоо тэгээд зүгээр ч нэгс нэг бэлгэдлийн шинжтэй ч уулзалт бий байсан гэж бодохгүй байна. Боловсролын болон сангийн сайдч байлцсан лээ. Тэгэхээр би юу гэж бодоод байна гэхэлэр энэ зөвхөн боловсролын салбарын асуудал биш байна л да. Одоо яг цалингийн асуудлыг шийднэхээр яг харахгүй Монгол одоо энэ юу сангийн яамаар таарч ин тэрч байтугай нийгэм хамгаалалт хөдөлмөрийн яам хүртэл энд орохоор болоод байгаа хгүй. Тийм тэгж байна. Тэгэхээр одоо юм байна. За би их гэгээлэр ярьж байгаа шүү нөхдүүдээ найзуудаа. Багш нарын цалин $1000 төрлөө. Ийлийн 3.5 сая төгрөг. За 3.6 сая ч байд юм уу те. Би тэгвэл нийгэм шаарддаг тэгвэл иргэд бид нар цалин нэмж байгаатай яг адилхан зоосны нөгөө тал шиг жингийн тухай шиг багш сургалтын очсон сайжирна гэсэн тэгвэл яг тийм баталгаа байгаа юу? Одоо нэг гарын 5 өрөөний нөгөө чамаад ирээдүйн шагдар биш гэсэн баталгаа байгаа гэдэг шиг те. Бид нар бас юу цалин эн чинь татвар төлөгчний мөнгө байхгүй да. Зээл тусламж хийж болно. Гэтэ ихийг нь бол ингээд уулуурхан томоохон компаниудаас гадна жирийн та бид ч гэсэн ингээд татварынхаа мөнгөөр л энэ боловсролын салбарыг урагшлуулж байгаа шүү дээ. Тэгэхээр багш нарын чанарыг тэгвэл одоо хэдүүлээс нь жоохон ярил л та. Яг тийм чадах уу одоо яг ингээд цалингийн яг хангалттай нэмээд үгүй. За ерөнхийдөө асуултанд ойлголоо. Гэхдээ энэ баталгаа гаргах энэ асуултанд их хвчлэн юу ер нь бол боловсролын яам хариулах нь зөв. Гэхдээ боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэлэх байр суурь нь юу вэ гэхээр өнөөдөр боловсролын салбарын төсвийг улсын төсвийн зарлагын 20-с доош хувиар тооцох юм бол сургалтын орчин сайжрах нөхцөл нь бүрдэнэ. За өөрөөр хэлбэл нэг боловсролын салбар чинь нэг хүүхэд ногт хувьс зардлын санхүүжилтээр санхүүждэг болсон. Одоо хагас бие даасан тогтолцоолоо шилжсэн гэсэн. За энэ нөхцөлд өөрөө тэр нэг хүүхэд ногт хувьс зардал чинь өөрөө хэдэн өвн цалин дээ, тэ хэдэн өвн сургалтын хэлэлтгүүн дээ, хэдэн өвн эрүүл мэндийн зардал дээ, тэ сургалтын орчныг бүрдүүлэх хэдэн өвн одоо бусад зардалд явах юм гэдэг юм чинь заагаад доос нь хувлаад ингээд өгцөн байдаг учраас тэр хэмжээгээр энэ одоо орчин нөхцөл сайжрах асуудал юм. За хоёрдугаар нэг асуудал нь юу гэхээр хэрвээ амьдралын наад захын хэрэгцээг хангах цалин өссөөр одоо хуйслагдаад хангагдаад явчих юм бол би түрүүн Бразилийн жишээ хэлсэн тийм үү. Одоо нийт баялагын хэдэн хувь нь боловсрол зарцуулна гэдэг шиг хангагдаад явчих юм бол нөгөө боловсролын салбарыг орхиод гарсан чанартай сайн багш нар маань буцаж орж ирэх боломжтой. Өнөөдөр багшийн дутагдал болоогүй энэ хүний нөөцийн дутагдал байгаа юм.
Яс багш мэрэгчлэлтэн болвол хангалттай хэмжээнд бэлтгэгдсэн байна. Үүнтэй сайн багш нар өөр зүйл хийгээд явж байна. Гадаад орныг зорж байна. Өндөр цалинтай ажлуудыг хийгээд явж байгаа байхгүй. Тийм учраас энэ асуудал нь шийдэгдээд явхад бид нэр хүссэн үсээгүй чанар нь шийдэгдээд одоо хийгдэд явна л гэдэг асуудлыг ахын зэрэг сайжраад явна гэж байна. Ахын зэрэг. Хүн өөр юм санаа зовхоо байлаа. Өнөөдөр сая 480 мянган төгрөгийн цалин авч иж тэр хүн бүхэл бүтэн 8 цаг ажлын байран дээр гараад гэртээ очиод шагалтымтай засдаг. Буцаа тэрийг хэвлэдэг, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулдаг гэдэг. Ингээд үргэлжилсэн 8-аас 12 цаг ажилладаг байхгүй өдөр. Тэгээд нэг хүүхэд тичээд орохгүй. Тэгээ үнэлэгддэггүй маш олон ажлууд ш. Боловсролын салбарт 36 ажлын төрлийг ингээд жагсаацсан байна. Үүнтэй иргэний бүртгэлийн ажилтан шиг, хорооны бүртгэлийн ажилтан шиг л ажиллаж байгаа байхгүй. Ажлын ачаал хэрэг сэтэрцээ. Заримдаа хороо дургийн ажлыг хийгээд байгаа шүү дээ. Хийж байгаа ш бүртгэж байгаа ш тийм. Тэр байтугай гэр сургууль хортлох тийм ээ тийм. Сонгуулийн хүртэл хийж байгаа ш. Гэр сургууль хоорондох хүртэл километр зай талбайг хүртэл тэр удирдлагын системдээ бүртгээд нэг хүүхдэд формны цамц байна, өмд байна уу, пижак байна уу бүгдийг бүртгээ сууж байгаа ш. Зарим тохиолдолд эмч цагдаа хүртэл болоод байгаа тийм шүү дээ. Одоо хүүхэд янз бүрийн асуудал бүртгэх юм бол эцэгээс нь илүү шууд төрүүлээд багшлуу хандж тэр үнэ хариуцж байгаа. Цагдаа дуудагдана. Тэгэхээр энэ зэрэг асуудлууд үнэлэгдэхгүй 36 төрлийн ажил байна. Тэрнээс нүүдэр авж байгаа нэг 5 нэмэгдлийн асуудал ярмарг байгаа. Энэ бол жижиг үү тийм. Энэ бол бүх хүн авдаг асуудал биш ээ. Энэ бол таны нөгөө асуугаад байсан олон жил ажилласан туршлагатай юм юмуд байгаа гэсэн. Өнөөдөр Монгол улсад 100000 кабинетийн гэрчлэл биш. Тэгэхээр 57000 багш биш. Хэдэн үн аваад байгаа. Тэ? За энэ дээр таамаг барьсуултай. За ер нь тэгээд юу шүү дээ. Тэгээ одоо яах юм багшгүй болох юм. Тэ. Яг нийгмийн бас нэг тийм хэсэг байна л та. Цалингийн нэмчлээ тэгээд 3800 гэж хэлээ. Цэцэрлэгтэй нийлээ 5000 хүрж байгаа тийм. Энэ тоо 30 онд 23000 хүрнэ. Дэлхийн банкны судалгаа баг. Хүүхдийн тоо өсөж байна тийм. Түр багшгүй сургууль болох юм тийм. Их хурлын дарга хурал парламент дээр хэлсэн шүү дээ. Нөгөө талаас ер нь багш мэргэжил гэдэг бол тухайн нийгмийн дундаж давхаргыг төлөөлж орлогоо орооч тэр тийм. Магадгүй тэр боловсролын тэрээрээ бол нөгөө соёл интерээр тэргүүлэх давхархан байдаг. Ер нь ахуй амьдрал нь бол тухайн нийгмийн дундаж давхаргыг төлөөлж идэг. Тэр улсын одоо дундаж давхаргыг ер нь мэдээ гэвэл ер нь багш нарын амьдралыг харчих гэсэн үг. Тэрийг л харчих гэсэн. Толин дээр байхгүй. Багш нараа яаж авч явж байгаа уус за хараад за энэ болж байгаа юм байна болохгүй юм тий. Хилд аваад 90-нд $1000 үрчлээ шүү дээ багшныхын цалин. Гэтэл тэгээ одоо чанар нэх гэдэг шүү дээ тий. За чанарыг бол нэх нь зөв. Нэгж байгаа чанартаа таарсан цалин өгөх хэрэгтэй. Логик нь чи миний хүүхдийг сургаж байгаа юм байна. Шаардлага тавина тийм үү? Улс анги дүүргэлтийн стандартаа барьж өгөх хэрэгтэй. 30 хүүхэд. 50 хүүхэд нэг ангид 60 хүүхэд суулгачаад тэндээс ямар амжилт их тий? Ямар амжилт нэг. Зүгээр $400 жилд зарцуулчаад бид нар хүүхдээсээ тий? Хүүхдээ зарцуулсан гэхүү. $400 жилийн хэмжээнд шүү дээ. Би чиний хүүхдийг сургах өгөх гээд ингээд зарцуулж байгаа мөнгө байхгүй. Сая 600 мянган төгрөг. Тэгэхээр эргээд авах ёстой юм бол өгсөн шиг өг, хариугаа нэгсэн шиг нэг. Гэхдээ энэ хомсдол яралтай өнөө маргаашгүй одоо тун яралтай шийдэхгүй бол улам л тахал шиг газар авч байгаа. Дараа жил хомсдол хэд хүрэхийг бид нар мэдэхгүй. За. Багшийн чанарын асуудал дээр. За сая манай одоо үйлдвэрчний хэвлэлийн төлөвлөлүүд ерөнхийдөө хэллээд байна. Ер нь одоо багшийн цалин үлсийг нэмэгдүүлэхлээр юу болох вэ гэдэг асуудал тийм. Одоо ер нь бол нийгэмд багшийн үнэлэмжийг сайжруулах асуудал нь бол цалин үлстэй шууд холбоотой ойлгож байна. Зах зээлийн одоо энэ нийгэмд бол тийм одоо хүний олж байгаа орлоготой тийм тэгээд олж байгаа орлогоос хамаарат одоо тухайн хувь хүний хөгжилч гэдэг юм уу тийм энэ бүх зүйл хамаар. Ер нь яг энэ боловсролын бодлого нь өөрөө яг яаж бодлогын шинжилэл нь яаж хизээнээс эхлээд яаж хийгдээд байгаа вэ гэдэг дээр бас товчхон тайлбар хэлье гэж бодож байна. Түрүүнд одоо бас ярианд дурдаад байгаа төсвийн буюу санхүүгийн одоо шинжилгээг бол 2022 оноос эхлүүлсэн. За энэ нь бол гүйцэтгэл үр дүнгийн санхүүжилт буюу нэг хүүхдэд ногдох хувьсах зардлаар ингэж хүүхдэд тахсан санхүүжилтийг бол 22 оноос эхлүүлээд нэвтрүүлээ за одоо өнөг хүртэл ингээд 4 жилдээ хэрэгжиж явж байгаа. За тэгээд
түүнийг одоо араас нь юу гарч ирсэн бэ гэхээр эрх зүйн шинжилгээ асуудал гэж. За энэ нь болохоор 2023 онд боловсролын багц хууль батлагдсан. За боловсролын багц хуулиар бол 6 төрлийн шинжилгээг хийн гэдэг ийм эрх зүйн зохицуултыг бол тусгаж өгсөн. За нэгдүгээрт бол засаглал буюу одоо удирдлага менежментийн тогтолцоо. Хоёрдугаарт бол энэ төрүүлээд хийгдсэн санхүүжилтийн шинжилэл, гуравдугаарт бол хөтөлбөрийн шинжилэл, дөрөвдүгээрт нөгөө багшийн хөгжил буюу багшийн 3 тулгуур хөгжлийн бодлого яригдж байгаа тийм. Засгийн газрын 198 дугаар тогтоолоор батлагдсан байдаг. За энэ дээр бол багшийн цалиус, багшийн нийгмийн баталгаа, багшийн одоо хөгжил гэсэн ийм 3 цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ийм бодлогын баримт бичвэл батлагдсан. За дараачийн нэг шинжилэл үнэлгээ. Үнэлж чадж удирдах чадна гэдэг нөгөө одоо яриад байгаа тийм. За хамгийн сүүлийн шинжилэлт бол захим шилжилт. Яг энэ одоо 21-р зуунд одоо захим 900 ирсэн гэдэг энэ агуулгаараа захим шилжилтийг орон зай цаг хугацаанаас үл хамаарсан боловсрол олгох энэ асуудлыг бол шийдвэрлэнэ гэдэг агуулгаараа ийм 6 төрлийн шинжиллийн асуудал бол эрх зүйн байдлаараа бол зохицуулагдсан байгаа. Төрөүний нөө Мөнхбаатар гишүүний хэлж байгаа зүйлийн хувьд бол хувьсах зардлын асуудлыг ярьж байна тий. Энэ хувьсах зардал дээр яагаад энэ нэг олон хүүхдүүд дээр буурах ихтгэл зүйр ороод ирвэ гэдэг асуудлыг ярьж байгаа тий. Энэ дээр бол одоо бид нар үндсэн хуулийн ЗЭЦ, хүний эрхийн үндэсний комисс эдгээр байгууллагууд бол тайлбаруудыг бүх зүйлийг ингээ өгсөн байгаа. Энэ асуудал дээр яг юу болоод байгаа вэ гэхээр боловсролын ерөнхий хууль дээр энэ хувьсах зардал гэдгийг юу гэж тодорхойлсон байдаг вэ гэхээр энэ хувьсах зардал бол өртөгт суурилсан нэг хүүхдийн одоо дундаж хувьсах зардал юм аа. Дундаж хэмжээ байна гэд ингээд заасан байдаг. Тэгэхээр дундаж хэмжээ гэдэг маань өөрөө юу байгаа вэ гэхээр нэмэгдэж болно, буурч болно гэсэн. Хэрвээ суур хэмжээ гэсэн бол дан өсөн нэмэгдэх байна гэд. Энийг нь болохоор 2023 оны боловсролын ерөнхий хуулиар хуульчлаад баталсан. 2022 онд болохоор засгийн газрын 91-р тогтоолоор хувьсах зардлын хэмжээг анх баталсан байдаг тийм. Тэн дээр бол суур хэмжээгээр бид нар баталсан. Суур хэмжээгээр ихлээр яах вэ гэхээр хамгийн доотлын хувьсах зардлын хэмжээг тогтоогоод тэрнээс нэмэгдүүлээд өөрчлөх юм биш үү? Өөрчлөлтсөн. Өөрчлөлтөнд баталгаажаад одоо 23 онд батлагдсан боловсролын ерөнхий хууль дээр хувьсах зардал бол өөрөө дундаж хэмжээ байна гэдэг ингээд заасан. Тэгэхээр энэ дээр юу гэж тайлбарлах гэдэг нь вэ? Энэ маань өөрөө бол хууль зөрчсөн үйлдэл биш юм аа. Ер нь бол тэгш болон боловсрол өөрөө тэгш боломжийг олгох зарчмаар боловсролын чанарыг дээшлүүлэх гэдэг нь бууруулаагүй байхгүй юу? Өсөн нэмэгдэх ихтгэл зүйр гэж тогтоочоод буураад байгааг ойлгохгүй байхгүй юу? Тэгээд логик нь энэ шүү дээ. Таны хүүхэд 23 сурдаг гэж бодъё. 2000-аас дээш хүүхэдтэй хувьсах зардлын 15-18% асчлаа тий. Яг хажуухан талд нь бас нэг сургууль 2000 хүрэхгүй хүүхэдтэй. Тэнд бүтэн олгож гин гэдэг логик байж болох уу? Эн чинь өөрөө юу байхгүй. Тэгээд бид одоо хуулийн төсөлтөд санал гаргаад ер нь энэ бол дундаж хэмжээ биш, суур хэмжээ гэдэг агуулгыг оруулж өгөхгүй бол энэ бол логик нь энэ байхгүй. Нөхөр Наранбаяр төсөө багсгацсан. Хөрөх өстө ингээ хайгаад мөнгө олдоогүй хасах нэг 100 орчим тэр юм дөрөв хасах өстө болсон. Хамгийн дөрөвөнд харсан юм тэр байхгүй. За энийг хасчул болох юм байна. Болох юм байна л гэж. 60-70-аар нь чихэд суулгачаад өнөөдөр тэгшүртэмчтэй гэж ярьж сухасаа ичээ одоо боль ингэж худлаа хүний ярьж цаг аргацааж хүмүүсийн цаг завыг ингэж хохироож те Монголын мянган ирээдүйг бэлтгэж байгаа багш нарыг хохироож Монголынхаа ирээдүй рүү бид нар буу шагааж байгаа шүү яг үнэндээ хатуухан ирэхэд. Тэгээ нэг ихтгэл зүйргээд бас нэг гөлөг төрүүлсэн юм гаргаад ирсэн. Тэр нь одоо баахан хүүхдийн эрх зөрчөөд явж байгаа. Багш нарын эрхийг зөрчиж байгаа. Энийг хэлэнгүүд шал өөр юм урдаас ярина. Эренгуудлаа шарандаа би хэл сурч эхэлсэн. Одоо би TOEFL-ийн 3 оноотой. За тэгээ визэн гарлаа явлаа гэхэд энд хэдэн хүүхдүүдэд яах вүлээ те давхар нөгөө багштай өгч болно л доо. Гэхдээ ялгаагүй тэр багштай яг тийм хэмжээний хүүхдтэй ялгаагүй л надтай адилхан ачаалттай ажиллаж байгаа. Тэгэхээр айгүй тийм таталцлах гэх юм. Алдаа татлаад итлээ яг явъя гэж бодохоор. Би та гуравтай уулзахаас өмнө нэг 2-3 хоног Монголын багш нарын ахуй амьдралын талаар нэг жоох юм сөхөж харлаа. Олон нийтийн сүлжээг л харна штэ би одоо өөр юу харах вэ те. За одоо энэ өөрийнхөө таньдаг багш нарыг чарлаа. За зарим нэгэн багш нарын энд төгсөө яриа хөөрөө. За тэрч байтугай багш мэрэгчлээ болцсон, болох гэж байгаа те. Нэг тийм хүмүүсийн бас юу ахуй амьдралыг нь ажиглалаа.
За ер нь бол ихтэй сургуулийн багш ажилтнууд бол хайрцангуй гайгүй маань. За тэр тусмаа тэр доктор профессорууд бол нөгөө нэмэгдэлтэйж байдаг бах. Тэгээд тэр нөгөө дээд боловсролч нөгөө үнэлгээ нэрээ өөр байдаг юм шиг байна. За би одоо нөгөө ерөнхий боловсрол буюу энэ 10 жилийн багш нарыг одоо би ярих гэж байгаа шүү дээ. Та бүхэн надад санал нийлүүл дэмжиж яваарай. Үгүй бол бас аргумент хэлээрэй. Би ингэж харсан. За цалин гэхлээр ингээд ерөөсөө энэ яг энэ одоо багш нарыг ахуй амьдралт гэж чигээр биш л дээ. Энэ улсууд ч өөрсдөө яг одоо нөгөө хүний заяагдмал одоо ирэх буюу дулаан орон байр, унаад хэрэгтэй, хоол хүнс, өмсөх хувцаглын чи яваад өгнө л дөө. Тэгээд энэ одоо авж байгаа цалин бол энэ ахуйн одоо өдөртний хэрэглээнд бол яагаад хүрэхгүй байна. За ялангуяа энэ залуу багш нарын баг туйлын зорилго нь хуучин чамаагүй нэг өрөө байр ипотекийн зээлээр нэг авчих байсан. За нэг солонгос Япон босны хуучин машин та ороо гэж юм хаанаас ч үний гараас ч юм уу нэг аваад унчихс хүлд үүдэлж хийсэн гэсэн нэг юм. Тэгээ энэ баг тэгээ бүр хэлээ л да одоо Прус те одоо юу байдаг акуч гэдэг юм уу те нэг ийм зорилго нь туйлын зорилго нь ийм болцсон ингэ явж идэг. За энэ нийгмийн ингээ амьдралын би харсан чинь ийм бах энэ багш нарын дийлэг нь бүгд юм хэрэглээний зээлтэй байна. Цалингийн зээл. За энэ банк бус энэ ломбард энэ апын зээл бол бүр утгаа алдсан билээ. Зарим багш нар чинь зүгээр 5-аас 7 апын зээлтэй багш хэвийн үзэглэж ярьж шүү. Энэ зүгээр байдаг юм гэж байна. Зарим нь одоо бүр ингээ 10 гаруй зээлтэй бүр хнээсээ шүүхэд дуудагдаад шүүгийн шийдвэрээр одоо ингээд амьдарч байгаа байр савдаа өөрийнхөө үргэлж байгаа хөрөнгүүдийг ингээ битүүмжилж байгаа тиймнүүд байна. Шүүгтэрч очсон багш нар байдаг юм байна. За энэ багш нар энэ нөгөө нэг нь зуны 3 сарын амралт цаавал 3 сарч хүрдгүн байлээ шүү. Энд ч одоо бараа нэг 2 сарч оролцгоо. Тэгээ энэ рүү ингээд эртхэн шиг солонгосын визэнд ороод ингээд яваад ингээд ажилдаг. Тэгээ одоо та нар харсан бол ингээд олон нийтийн сүлжээгээр тэнд ажиллаж байгаа болон ирсэн багш нар хүртэл ингээд би тийм ажил хийсэн. Тэдэнд вооны долларын цалин авсан гэдээ ярьж юм л та. Тэгэхээр энэ багш нарын ахуй амьдрал бол үндсэндээ бол яг Шекспирийн нэг эмээлч үжигийн төгсгөл шиг болчиход байна л та. Тэгэхээр за яг нөхцөл бол одоо яг энэндээ тулцсан юм байна. Тэгэхээр одоо яг яах вэ те энэ чих олон багш нар шүү дээ. Би зүгээр одоо нэг манай энэ телевиз ажлуудыг би 24 дэх сургуулийн багш ажилтнууд зовлон яриаггүй шүү дээ. Энэ нийслэлийн хэмжээнд байгаа энэ магадгүй нүдэн орон нутагч чинь те улсын хэмжээнд байгаа л энэ багш нарын ажилтнуудын энэ асуудлыг ярьж ин л да. Ялангуяа санхүүгийн одоо би яг би урт ярьслаа уучлаарай. Би төгсөлтнийг мэлээ. Багш нар санхүүгийн асуудал өртгөөс гадна эрүүл мэндийн асуудал тэр дундаа сэтгцээ. Бүгд юу сэтгцээ өвчтөй болж байна. Одоо нөгөө сэтгэл зүйн хэлгээр бол юм травматай. Сэтгцээ өвчнөй болж. Энэ бол тоглоом биш л те. Энд дээр та ураа хөндлөлтэй. За та. За ерөнхийдөө бол цалин ус гэдэг маань багшийн өөрөө олон улсын статусын зөвлөмжөнд хамаарах нэг л үзүүлэлт юм байна. Бол нэг юм 13 зөвлөмж олон улсын одоо багшийн статуст хамаарах зөвлөмж гаргасан байт. За энийг 2023 онд болсон шийдвэр ухааны үйлдвэрчний холбоо орчуулад за боловсролын шинжилэл нийгмийн түншлэл гэдэг томоохон 800 үнэтэй нэг өдрийн арга хэмжээ хийсэн. Энэ дээрээ бидний статус яг багш гэж хэн байх ёстой юм те. Тэр хүний цалин ямар байх ёстой. Таны саний хэлж байгаа тэр нийгмийн баталгааг хангагдах ёстой мó. Нийгмийн хамгаалал нь ямар байгаа. Өнөөдрийн авж байгаа цалин үс тэр ажлынх нь бүтээмж, орчин, нөхцөл, дэд бүтцгээд бүх зүйлсүүдийг заасан байгаа гэсэн тодорхойлоод өгсөн. Тэгэхээр энэ хүрээнд ямар байх ёстой гэдэг наад захын хэрэгцээг өнөөдөр боловсролын салбар Монгол улсын засгийн газар одоо сүүлийн 30 жил боловсролд анхаарсан одоо хандсан хандлага нь өнөөдөр илэрч одоо тесэрч гарч ирж байна л да. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байгаа нөхөр өнөөдөр ипотекийн зээлийн асуудалд нэгдүгээрт бол багш нар уршлагаагийн төлөх боломж алгаа байна. Өнөөдөр метр квадратын үнэ 3 саяас дээш болцсон байх. Хамгийн бага нь 3 сая байх. 3 сая төгрөгийн одоо энэ юутай болцсон. Тэгээ 50 метр квадратын 150 45 сая төгрөг тийм багш яаж болох юм бэ? Өнөөдөр 100 сая төгрөгийн өрөнд ороод амиа оруулж байгаа багш нар биш. Тэгэхээр энэ нэг асуудал байна. Тэгэхээр хоёрдугаар аймгийн ар болгосон юм тийм. Хоёрдугаарт бол ипотекийн тэр мөнгө төрөгөө одоо юу гэдэг энэ тентхийн зээл аваад ах トゥ одоо ээж аав нь туслаад ингэж байгаа хэсэг бүлэг багш нар байна. Тэ маш цөөхөн. За ингэсний дараа тэрийг 2 жилийн хугацаанд очт оруулж байгаа юм. Өнөөдөр тэр хүн багш нийгмийн соён гээгэрүүлж байгаа улсын хөгжлийг авч явж байгаа тэргүүлэх салбар гэдэг баахан гоншинтай ийм салбарт ядаж бид нэр тэр зээлийн очерт хүртэл одоо нэг шууд орчих боломж алга шүү дээ тийм. Энд чинь нийгмийн баталгаа байхгүй болчих. Энэ ажлыг хийснээр байхгүй болчих. За 3 дугаарт ажлын ачаалал хэрэгсэж ирж байгаа. Имх зам бүг. Яг одоо гэдэг судалгаа бол тасралтгүй 7 хоногийн 5 өдөр битүү явдаг.
Яг одоо энэ судалгаа хэрэгтэй. Яг одоо. Тэгээ маш олон газар судалгаа авна, цагдаагийн газраас авна, иргэний бүртгэлээс авна, дүүргийн боловсролын хэлтсээс авна. Тэр байгууллагууд яагаад өөрсдийнхөө ажлыг багш нар хийлгээд байгаа? Тэр чинь одоо нэг судалгаа нэгтгэдэг, тэднэр нэгтгэдэг ажилтай. Доороос нь нэгтгэдэг ажилтай, ийм л ажилтай. Тэр чинь захин үндэстэн болсон юм биш үү? Эдгээрээс одоо өнөөдөр захимлуу шилжиж байгаа асуудлууд ярьж байна. Гэхдээ өнөөдрийн хэмжээнд шилжиж чадаагүй байгаа байхгүй. Тэгээ эдгээрүүдээс болж тэр сэтгцэн эрүүл мэндийн гэдэг асуудал маш том. Дэлхийн одоо энэ ЮНЕСКОгийн тайланд 3 том шалтгааны 3 дахь нь энэ сэтгцэн эрүүл мэндийн асуудал болоод байна. Тэгэхээр боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний хэвлэлийн холбоо 2026 оноос эхлээд энэ сэтгцэн эрүүл мэндтэй холбоотой хэд хэдэн асуудлуудыг хийхээр төлөвлөж байна. Боловсрол эвсэл бүх нийт боловсролын төлөө энэний нийгмийн байгууллагатай хамтраад энэ боловсролын эвсэл бол боловсролтой холбоотой 42 байгууллагыг игнэнд нэгтгэсэн одоо судалгаа шинжилгээ одоо компанид нөлөөллийн ажил хийдэг юм одоо хамтарч ажиллаж сэтгцэн эрүүл мэндийн төлөө хийхээр төлөвлөд явж байгаа гэсэн. Дээрээс нь нэг юм нэмж хэлэхэд бол бид бүхэн багшийн нэр хүндийг өсгөх ажил гэдэг нь өөрөө цалин ус өгөөд ч юм уу те эсвэл бол ардын багш гэж цоллоод багшны баяраар нэг мэн түргээд багшдоор мөргмөө одоо юу гэдэг одоо сайн багшийн гар дээр магаш нар мандна гэдэг ийм хоосон үгнүүдээр нэр хүнд өсдөх юм уу? Энэ бол өөрөө боловсролын салбарт одоо энэ асуудлуудын шийдсэн нийгэм тэр хүний байр суурийг тодорхойлсон бодлохоор шийдэгдэнэ гэдэг. Нөгөө засгийн газрын 198 дугаар тогтоол батлагдсан хэдий ч өнөөдөр тэр 3 дугаар бодлогын өнөөдөр багш нарт нөлөөлж байгаа нөлөөлөл алга. Цалингийн асуудал нь яа шийдэд байгаа байхгүй. Хөгжлийн асуудал байхгүй. Нийгмийн хамгааллын асуудал байхгүй. Тэгэхээр энэ ер нь болохгүй байна л гэдэг байгаа байхгүй. Тийм учраас эхний ээлжинд цалингийн тавьчих. Цаашаа жил нь та түрүү хэлсэн тийм үү 3,500 зогсохгүй бид нэр дахиад цаашаа явнаа гэдэг асуулт хэлж байна тийм. За багштай ачтан бэлээгээд нэг уянгаа айлж хооронд чинь хэдэн багш нар чинь бүгд үр зээлэнд ороод сэтгцэн эрүүл мэндийн нөхцөл ороотлоо л да яах вэ? Тэгээд энэс гарах ганц арга л цалингийн нэмэх хэрэгтэй. Цаашлаад амьдрал ахгүй энэ бүх төвшөнд ажилд багшаар сурхаас эхлээд тэтгэврт гарах хүртэл ийм цогц төлөвлөгөө хэрэгтэй байгаа байхгүй юу? Багшаар сурхаас эхлээд яаж ямар оюутныг авах юм те. Тэгээ оюутан багт нь яаж дэмжих юм тийм үү? Тэгээ цаашлаад залуу багшийг орон сууцаар яаж дэмжих юм те. Яг багшийн ажил дээр очиход цалинчин хэд байх юм? Бүх юм тодорхой болох гэдэг шүү дээ. Тэгээ бид нар бол цалин бол улсын дундад цалин, үндсэн цалин гэж тэр нэмэгдэл яриаг. Үндсэн цалин улсын дундад цалингаас дандаа дээгүүр авчих хэрэгтэй. Ингээд жил тутам шинжилэн тогтоож явах хэрэгтэй. Жил болгон шүү. Инфляцтайгаа уяад нөгөө дундад цалингаа хараад дундад цалин чинь ингээд байнга нэмэгдэж идэг бүтцэн шүү дээ. Тэгэхээр энэ байнга нэмэгддэг тогтолцоог нь хийж өгөөд араас нь нийгмийн хамгааллын юуг ингээ шоошоо угсарч өгөхгүй бол бүгдийг нь угсрах гэдэг шүү дээ. Ингэж өгөхгүй бол үнэхээр ажил амьдралаа хувьд бол маш их дороотс. Энээс болоод сэтгцийн тий бие эрүүл мэндийн тий зөвөр амь насны чухал үүсчих шиг байна. Цаашлаад ер нь одоо олон улсын ч зовлон болчлаа. Багшид хандж байгаа нийгмийн тий эцэг эхийн сурагчдын хандлага. Яаж ер нь энэ багш гэдэг мэргэжлийг хамгаалж явах юм? Эрхийг яаж хамгаалах? Дуртай нэг нь бүүлийдэж чинь тийм үү? Дуртай нэг нь бүр бараг барьж авч зодох нь болгүй шүү дээ. Зодсон шүү дээ. Тийм тохиолдол байгаа шүү дээ. Бага зодж байгаа. Тэгэхээр нийгмийн хамгааллыг яаж сайжруулах юм? Хажууд нь багш мэргэжлийн энэ одоо түгээмэл дэлхийд тохиолдоод байгаа асуудал байна шүү дээ, тийм. Бүр дэлхийн нийтээрээ Солонгос хүртэл асуудал гарч байна, тийм. Энэ асуудлыг бид нар урьдчилж харж хийхгүй бол угаасаа багшийн эрхийг хамгаалдаг тогтолцоо байхгүй. Тэгэхээр энийг бас хуульчилж өгөх. Цалингийн хуульчлаа, ямар баталгаа эдлэгийг хуульчлаа, яаж эрхийг хамгаалахыг хуульчлаа, тийм. Тэрнээс биш одоо багшийн хөгжлийн хуульгаа нэг хуультай. Ер нь хөгжлийн процессыг хуулиар зохицуулдаг л байхгүй. Энэ чинь философи шүү дээ. Та энэ дээр за одоо яг нэг 2026 оныг боловсролыг дэмжих жил болгоод зарлцсантай холбоотой салбар яамны зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар бас товч мэдээлэл өгье. За үүн дээр яг нөө сая орон сууцны асуудал яригдаад байгаа шүү дээ. Ер нь залуу багш нарт зориулсан орон сууцны одоо удирдлага тий орон сууцны зээлэнд хамруулах тухай ч гэдэг юм уу тий. Энэтэй холбоотойгоор багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд бол хуулийн зохицуулалт заалт байдаг. Энэ нь болохоор яг боловсролын яам бол дангаараа хэрэгжүүлэх боломжгүй барилга хот байгуулалтын
одоо эрхэлсэн асуудал, эрхэлсэн яамтай хамтран хэрэгжүүлэх байдлаар ийм зохицуулалт байдгийг. За тэгээд үүн дээр одоо ямар гарц шийдэл хайж байгаа вэ гэхээр ер нь бол нэг 2025 оны 5 дугаар сард Монгол банкнаас гаргасан судалгаагаар нийтдээ нэг 80 м квадратаас дээш одоо талбай бүхий 8421 орон сууцнд 1.8 их 80 төгрөгийн зээл олгогдсон байна. За мөн 150 м квадратаас дээш метр квадрат бүхий одоо орон сууцнд 516.8 тэрбум төгрөгийн зээлийг ингээд олгогдсон байдгийн байна гэсэн ийм статистик мэдээлэл гарч байна. За энэ нь өөрөө болонгууд нөгөө нэг залуу багш нарт ч гэдэг юм уу те ер нь бас бага орлоготой иргэдэд энэ орон сууцны зээлэнд хамрагдах боломжийг бол хаасан байна гэж ийм судалгааг бол гаргаж ирж. Тэгээ энийг засгийн газрын түвшинд бол танилцуулсан. Одоо энэ саяны хэлсэн миний тэр одоо хэлээд байгаа энэ журмын гадуур одоо олгогдсон энэ зээлээс олгосон их усүрээс бол нийтдээ нэг 1000 багшийг бол орон сууцнд хамруулах боломж байгаа юм байна. 1000 залуу багшаа хамруулах боломж байгаа юм байна. Тогтоож өгөхгүй л хэлсэн шүү тий. Тэгээ энийг бол одоо засгийн газрын зүгээс яг одоо 2026 онд нэг 1000 багш гэдэг юм уу 2000 багш гэдэг юм уу нэг ийм түрээслээд өмчлөгч юм уу тий. Шууд одоо бас ингээд урьдчилгаагүй орж хэцүү шүү дээ наа чинь. Тий. Одоо ийм бодлогын шийдвэр гаргах ийм саналыг бол салбарын яамны зүгээс бол танилцуулаад байна. 25 оны хүлэгдэж байгаа гүйцэтгэлээр инфляцийн түвшин 8.5% байна гэж тооцож байгаа. Тийм болохоор хуулийн хүрээнд бол бид нар энэ инфляцийн түвшинтэй уялдуулж тэтгэврийг нэмэх үүрэгтэй. Тийм учраас энэ 6%-ийг 8.5 болж нэмэгдүүлэх эмч багш нарын цалин хөлсийг төсвөөс хэмнэж болох зардлын тооцооллоо гаргаж Улсын хурлаас энэ ажлын хэсэг яаралтай батлуулж за энэ ажлын хэсэгтэй хамтарч ажиллаж боломжит хэмжээнд нэмэх энэ асуудлууд дээр тодорхой шийдлүүдийг гаргах ийм үүрэг чиглэлийг засгийн газарт за мөн бүлгээс шаардлагатай бол энэ ажлын хэсэг гаргаж ажиллах ийм шаардлагатай байна гэдэг саналыг оруулж хэлэлцүүллээ. Тэгээ энэ бүлгийн гишүүд бол энэ асуудлыг дэмжсэн байна. Одоо бид нэгэн тавигдсан байгаа төсвөр санхүүжигдэх төрийн үйл ажиллагааг ямар нэг байдлаар хязгаарлана гэсэн. Энэ үсэх зүйлээс огт биш. Боловсролын салбарын багш нарыг за багш гэж яриад байгаа шүү. Багш мөн одоо албан агч нар орно шүү. За 20% хүртэл эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилтнуудын цалин 15% хүртэл за тэтгэвэр тэтгэмжийг 8% вар нэмэгдүүлэхэд нийтдээ багадаа 850 тэрбум төгрөгийн их усүр шаардлагатай болж ирнэ. За би та нартай нэг сони юм ярив. Одоо яг та бид дөрвийн энэ яриаг энэ багшийн мэргэжлээр сурж байгаа. Одоо мобесаас гадна өөр бас хувийн сургуулиуд багш бэлдэж штэ. Тэгээд харж байгаа л та. Би ингээд 4-5 жил ингээд сурдаг. Даашаа одоо магистр те цаашаа ингээд докторант боллоо гэдэг яг энэ боловсролын салбарт явлаа гэдэг намаа нэг ийм л амьдрал ухтах юм биш. Би байсагаа л нэг цалингаа нэмүүлэх гэдэг талбайдаар жагсаж явах юм уу гээл те. Тэгээ энэ чинь яг асуудал нь боловсролын яам Наран баяр сайдтай байгаа юм биш юм л та. Энэ тогтолцоонтой байх шиг байгаа. Тэгэхээр энэ залуу багш нар чинь одоо үндсэндээ бол яг хаширна. Ер нь бол энэ багш мэргэжлийг бол сонгооч байлын зүйлтэй. Та нар сүүл харсан шүү дээ. Мобизэн дээр ангид одоо анги дөрвөлт нь хүртэл баг энэ мэргэжлээ төгсөж байгаа энэ залуучууд их бага байна тий. Одоо нөгөө ээшийнх нь оноо хурсан ч гэсэн багш мэргэжлийг сонгохгүй шүү дээ. Тэгэхээр энэ яг нөгөө өнөөг яг бидний бодит байгаа байдлаа. Тэгэхээр энэ залуу хойч үеийн энэ боловсролын салбарт хэрхэн одоо татах вэ? Мэдээд цалин өөр одоо бусад тэр одоо нөгөө нийгмийн баталгаа болсон энэ хангамжуудыг нь илүү бодиттой өөрт нь одоо ээлтэл болгохгүй бол яг одоо явж байгаа тогтолцоо бол Монголд бол багшаар ажиллаж амьдрах нь бол тэнэг л биш бол тий биеийн салбарт ажиллахгүй гэсэн л одоо энэ оюутан залуучууд бол ийм төрж штэ. Тэгэхээр яг яах вэ? Эндээ та нар бас нэг бодлоо хэлээч. Энэ яг энэ нөгөө тоглоом биш л дээ. Одоо бол яг хөө ингээд энэ жил ингээд тэтгэвртэй гараад 36 сарынхаа тэтгэмжийг авч байгаа тэтгэврт гарч байгаа нэг багшийн зовлон биш. Яг одоо ажиллаж байгаа бас яг багш нарын зовлонгоос илүүтэйгээр энэ одоо байгаа болон өнөөдөр ажиллаа гэж байгаа хүмүүс бол өндөр чинь явчих штэ бэлтгэж байгаа. Тэгэхэд одоо яг энэ чинь 5-10 жилийн дараа магадгүй дараагийн үеийн чинь ингээд гараад ирэхэд бид нар яг яах вэ гэдэг жил байна л да. Энд дээр та хэдний бодлоо хэлээч. За ерөнхийдөө бол гарц шийдэл нь юу юм гэхээр төв хэлээд байгаа штэ. Бид нэг цалин үүснэ ингээд байнга гарч ирж жигсдэг, цугладаг, суудаг асуудлыг болиулах нэг шийдэл бол хуульчилж л өгөх штэ. За их үүсвэр.
одоо юу гэдэг уул уурхаагаас олж байгаа орлогын дэдэн хувийг боловсрол зарцуулна. За улсын төсвийн зарлагын 20-оос доош хувь нь боловсрол, дотоод нийт бүтээгдэхүүний 6-аас доош хувь. Энд чинь өөрөө олон улсын дундаж үзүүлэлтүүд шүү дээ. За тэгэхээр эдгээрүүдэд хуульчлаад өгчвөл бид бүхэн дараагийн шатанд те эн чинь хүссэн үсээгүй улсын төсөв өргөн болох тусмаа төсөв нь өргөн болоод явах асуудал байхгүй. Тэгээ тэрэндээ таарсан цалин үс юмнууд нь олгодоод явна л гэсэн. Тэгээд ер нь бол энийг шийдэх гаргалгаа аргачлал нь бол юу юм хээ одоо бол төсөө эргүүлэн тат одоо хуулийн нэг хайчуд байгаа гэдэг нэг хоёр хуулийн хайч бол ярьж байгаа. Одоо юу гэдэг нийт урсгал зардлынхаа 24% нь цалин өсөө байлгана гэдэг энийг бол бид бүхэн төсөвтөө нэг дор өргөн мэдүүлэхгүй гэдэг юм асуудал байна. Эн чинь бол улсын хурлын тогтоол юм бэл. Энэ тогтоолыг хүчингү болгоод засаг дээр тэр хуулиндаа бол төсвийн хуулиндаа бол 30% юм бэл ш. Тэгэхээр тэрийгэ тавиад өгөхөд энэ төсвийнхээ асуудлыг нэмэх нэг асуудал байна. Тэгэхээр ийм одоо гаргалгаатай зүйлсүүдийг хин нэгнийхээ одоо юунд орж ингээ гацаатай байдлаар урагшлуулах ажлуудыг хийх ёстой. Тэр нь улс орныг мөхөө гэвэл ер нь боловсролыг мөхөө гэдэг асуудал байна. Өнөөдөр боловсролд хөрөнгө оруулахгүй бол ирээдүйд эмнэлэг, шоронд мөнгө зарцуул. Өөр сонголт байхгүй. Тийм учраас бид бүхэн бол багш нар өнөөдрийн байгаа энэ нөхцөлд өөрсдөө цалин нэмүүлж байгаа юм шиг нийгэм хүлээж авахаас илүүтэй ирээдүйн Монголын боловсрол тэг Монголын хөгжлийг бүтээх, ирээдүйн хойч үеийг бүтээх энэ хүүхдүүдтэй хөрөнгө оруулалт мөнгө зарцуулж байна л гэдэг юм дээр анхаарах хэрэгтэй. За энэ багшаар бэлтгэж байгаа багш мэрэгжил дуртай одоо хүүхд залуучууд удахгүй байдаг ирж штэ. Сайхан амьдрал амлахгүй бол одоо хүн ирэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Хүн ирэхгүй. За адаглаад нэг утсаа солих болдог. Одоо жинзийн үеийнх нь л багш болж шүү дээ. Ямар хэрэглээ вэ? Айтайхан пүүз аваад ч юмсч чадахгүй цалин те. Ийм цалин руу, ийм нийгмийн баталгаар руу тэгээд нэр хүнд нь ингээ унтчихсан те. Тэгээд ийм доголдолтой болцсон мэрэгжил рүү хинч тэмүүлж ирэхгүй байхгүй. Тэгэхээр бид нар сайхан амьдрал амлах ёстой төр эндээ хүрэх ёстой болж шít. Хүссэн үсээгүй ингэхгүй бол угаасаа энийг цаг алдахгүй л хуульчилж өгөх шаардлагатай байна. Галаа ярьж шít. Бид нар одоо жил ингээд хуулийн төсөл боловсруулад хэд буцаад эн чин хууль тогтоомжийн хуулиараа энийг оруулж ирэх маш хүнд байгаа байхгүй. Тэгэл төсвийн хууль засгийн газраас санал авах 2 сар гэдэргээд ингээд яг энэ суур санхүүжилтөд шийдэх заалтаа оруулсан цалин үлсээ оруулчихсан тийм багшийн цалин ядчил улсын дундад цалингаас дээгүүр тогтоогдчих хэвээр итгэл цэврүүд хувьсах зардлыг жил тутам шинжилнэ дотоодын хөдөлмөрийн өсний доод хэмжээтэй 4-5 дахин нэмэгдүүлнэ ч гэдэм юм. Ингэж санхүүжилтийн суур одоо хуульчилсан коэффициент тогтоожихгүй бол хизээч энэ төр засаг хэм одоо бурхан байсан ч хийчихгүй шүү дээ. Одоо ингээл мөнгө байхгүй. Төсвийн дахин хуваарлтыг одоо энэ хуулиар хийхгүй бол эрүүл мэндийнхэн ч яг ингэж хийх хэрэгтэй. Ингэжээж энэ хөгжлийн одоо хамгийн чухал 2 салбараа аварч үлдэхгүй тэгэл дахиад одоо яах вэ? Нөгөө маш хүнд байдал руу орох гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр цалин, нийгмийн баталгаа, эрхийг хамгаалдаг ийм цогц систем хийхгүй бол одоо багшийн хөгжлийн 3 тулгуурт бодлого гэдэг энэ батлагдаад 2 жил болчихлоо, тий. Яг энэ нэм өрөөр юм хийсэн юм байхгүй. Энэ засгийн газрын тогтоолыг хинж биелүүлэх үүрэгтэй юм, тий. Одоо ингээд боловсролын яамтай байгуулдаг хэлцээр л ярьж чинь, тий. Тэрийг биелүүлсэн ч тоотгүй биелүүлэхгүй байсан ч хинж хариуцлага хүлээдэг. Тэгэхээр одоо яах вэ? За хуульчлах хэрэгтэй шүү. Шин залуу боловсон учраас яах вэ те? Ийм салбарт зориглон орж ирэх бас хэцүү шүү дээ. Би яг нэг судалгааны үр дүн хэлээ л да. Ер нь бол эхний одоо 5 жилийн дотор ажлаас гарч байгаа одоо багш нарын хувь хэмжээг аваад үзсэн юм бол эхний 5 жилдээ нийт одоо ажилд орсон багш нарын 30% нь ажлаас гардаг гэсэн юм судалгаа байна. Тэгэхээр нөө 5 жилээ эхний одоо нэг 5 жилээ дисч гарч чадахгүй 30% нь ингээ өөр ажил шилжих ийм тохиолдлууд одоо яг энэ салбарын хэмжээнд ингээ харагдаад байгаа байхгүй. За тэнгүүд түрүүнд хэлсэн те ер нь бол энэ залуу багш нар дээр одоо яг ямар арга хэмжээ авах юм бэ? Нийслэлд байгаа багш нартай ямар арга хэмжээ авах юм бэ гэдэг асуудлыг ярьж. Тэгээд түрүүнд одоо орон сууцны асуудлыг яг ийм салбар яам бол нэг ийм байр суурьтай байгаа гэдэг талаас хэллээ те. Ерөн зүгээр яг цаашид ямар байх ёстой вэ гэдэг талаас нь авч үзэх юм бол
одоо ингээд төгсөөд ажилтны одоо байран дээр гараад ирэхэд би яг нэг 5 жилийн дараа ямар цалинтай байх юм, ямар нийгмийн баталгаагаар хангагдсан байх юм те, орон сууцч байт юм уу те. Мөн одоо орон нутагт ажиллаж байгаа багш бол эхний 5 жилдээ нэг орон нутагт доктор суурьшилтай ажилласны 6 сарын урамшуулалт тэтгэмж авч байгаа гэдэг ч юм уу. Тэгээ ийм байдлаар ерөнхийдөө нөгөө нэг 5 жилд нэг ийм 10 дахь жилдээ ийм 15 жилдээ ийм байна гэдэг ийм одоо багшийн зураглалыг те багш өөрөө ур чадварын хувьд яаж хөгжүүлсэн байх хэвтэй гэдэг ийм зураглалыг хийж өгч одоо хин ч арсан ойлгохдохоор байж ажил ер нь бол энэ залуу багш нар илүү одоо тогтож одоо мэрэгчлээ илүү ихтгэл үнэмшилтэй болж ингэхэл болов. Би танаа шууд асууя. Одоо ингээд энэ хавар ингээд энэ багш мэрэгчлэр бас хүүхдүүд залуучууд хөгснө л доо. Тэнгүүд чинь одоо боловсролын яамнаас яг энэ боловсон хүчнийг яг энэ салбарт нь тогтоон барихын тулд та нар яг юу хийж бодож байна? Тий. Ер нь яг зүгээр саяны л одоо багшийн 3 тулгуур төгслийн бодлого гэж яриад байгаа тий. Тэр нь бол түрүүн цалиулснаас л эхэлж байгаа шүү дээ. Хамгийн нийгмийн суурь нөхцөл бол одоо цалиулснаас л эхэлж байгаа. Тэгээд нийгмийн баталгаа нь яаж хангагдах юм. Тэгээд дараачийн асуудал нь болонгууд багш өөрөө яаж хөгжих боломжоор нь хангах юм тий. Ер нь энэ нөгөө нэг хувьсах зардал маань өөрөө боловсролын чанарыг дэмжих хөшүүргийн ийм тодорхой зориул дарга хэмжээнүүдийг бол тусгаж өгсөн байна. За жишээлх юм бол юу байгаа вэ гэхээр багшийн эрүүл мэндийг дэмжих зардлын тусгаад өгсөн. Багшийн одоо цахим хэрэглээний зардлын тусгаад өгсөн. Багшийн хөгжлийн зардал гэж байна. Одоо эхний жилдээ ажиллаж байгаа багш бол ментор багш дээр юг ментор багштай байх боломжоор хангана гэдэг байдлаар юунуудыг бол оруулсан байна. За хувьсах зардлын бүрэлдэхүүнүүдийг бол. За ерөнхийдөө хилцүүлэг бол ер нь өндөрлөх шатруугаа орчин. Би яг зүгээр нэг төгсгөлд нь энэ дэлхийн нэг боловсролын салбарт одоо яг энэ тэ багш нарын цалин ер нь яг энэ хазан зурган дээр ингээ харуулж байгаа. Тэгээд за ер нь бол тэгээд та харж л байгаа хэрэгтэй одоо. Манай Монгол хаах нь юм. За ер нь тэр саарлангтай байна гэдэг бол их л одоо бага үнэлгээтэй байна л гэж ойлгож болно тий. За ер нь нэг юм байгаа. Яг тэгээд олон улсд бол нэг юм байна. За тэгээд одоо энэ юу л байна л да. Одоо чинь ингээд энийг сайтаар гарсан байсан. Одоо ингээд сард одоо чинь ингээд Швейцар гэд бол ингээд 6240 еврогийн одоо ингээд цалин авдаг. За энэ 10 дугаар байранд хэд бол энэ Финлянд бас 3900 одоо еврогийн цалин авдаг. Тэгээ энэ бол эхний одоо 10 байртал гэж байгаа юм тий. За тэгээд мэдээж энд бол багшийн ур чадвараас гадна тэр цагийн тоо тий боловсролын байгууллагын төрөл, ажлын туршлага, сургуулийн нэр хүндэтгэлийн олон зүйл нөлөөлж явах шиг байна. За тэгээд энэ одоо яг нөгөө нэг энэ дунд сургуулийн багшийн одоо нэг сарын дундаж одоо энэ цалин болон улсын дундаж цалингийн одоо ингээд харьцуулаад ингээд харуулсан ингээд явж байгаа. За манай Монгол бол одоо бас л их сүүл мочгчл яваа. Яг энэ бол энэ харьцуулсан улсууд нь нэлээд өндөр хөгжилтэй байж болох боловч ер нь бол Монголын цалин бол багшийн цалин бол их л бага гэдэг нь бол энэ дээр яг энэ дундаж өртөлтөйг нийлүүлэх нь харуулж байгаа. Тэгээд та бүхэн ойлгож байгаа. Энэ одоо нэг анги дүүргэлт нь. Одоо өөрөөр хэлэх юм бол Монгол бол одоо тэнд харагдаж байна л та. Нэг анги баг 40 хүүхэдтэй. Одоо баг дундчаар. Гэтэл чинь олон улсын төвшин бол нэг 24 5 байдаг юм байна шүү дээ. Тэгээ манайх чинь бол ингээд бүр одоо зарим газар одоо зарим сургууль чинь бүр 60 мар гарсан байна. Нэгдүгээр ингээд нь 60 гарсан. 50 дэх хүүхдээ ангийн хүүхдүүд баг та нар баг жаргалтай нь гэж ярьж илээ шүү дээ. Тэгэхээр энэ яг ангийн хөрөлцөө хүртэл нэг ингээд юм явж байгаа. За тэгээд энэ нөгөө Америкийн нэгдсэн улсны 50 мужтай. Энэ тэгээд яг нөгөө хамгийн өндөр цалин олгодог муж болон хамгийн бага цалин олгодог 10 муж ингээд харуулсан ба. Энэ ихтэй нөгөө татвараас өмнөх яг гар дээр нэрж байгаа. Жилийнхэн шүү тий. Жилийнхэн ингээд юм ингээд цалин явж байгаа шүү тий. Тэгээ энд нь одоо ингээд хуваагаад үзэхээр мэдээж тухайн улсын амьдралын үртэй гарч ирэх боловч бас яг багш эдэг мэрэгжилтээс ямар их одоо нөгөө үнцийн ач холбогдлоос өгч байгаа нь би харагдж байгаа болов гэж бодож байна. Зарим хүмүүс их бах. Оо яагаад Монголын хаа улсын Америктэй ингээд харьцуулаад зүрлээд байгаа ингээд үгүй л дээ. Адилхан бас боловсрал олж байгаа юм чи яг л хоёлаа тусгаар улс хоёлаа тодорхой хэмжээгээр тий орж байгаа улсын үед бас ингээд ярих л хэрэгтэй. За энэ нөгөө нэг юу шүү. Би нэг ярих боломж олцсонгүй нөгөө Хөвсгөл аймаг аруулах сомон нэг хуурт дипломтой гэдэг нэг багш илэрсэн барьсан гээд тэгээ сүүлдээ нөгөө нэг хэмжээний үр зээл төлөх болсон. Тэгээ тэрийг хөрхөн хамт ингээд гэрээслэвчээд ингээд амиа орлсон. Тэгээд энэ гэр бүл нөлсүүд ингээд нэг сайтаар дамжуулаад би нүрийг барахгүй байна тий 3 хүүхэдтэйгээ үлдсэн. Тэгээд 200 сая төгрөг нүртэй байгаа. Тэгээд одоо энийг яах вэ гэд бас ханд тусламж гуйж исэн юм байгаа. Би бол энэ кейсийг бол нэг хуурамч дипломтоос илүүтэйгээр Монголын яг багш нарын л байгаа. Нэг төрх нь واخгүй та. Яг л ийм байгаа. Энэ багш бол чаавс ингэж яг амиа орлсон юм байна. Гэтэ яг өнөөдөр амиа орлохоос наагур энэ өдөр хоногийн өнгөрөөж байгаа энэ
багш болон энэ боловсролын байгууллагын ажилтнууд бол олон байгаа гэдгийг хэлэх гээд байгаа юм тий. Хүний яаж ажиллаж байсан энэ ажлын байрны тодорхойлт амжилтын жагсаалт нь байгаа байхгүй юу? Тэгэхэд энийг ганц сүгч хараагүй энэ хүн хүүхдийн төлөө бол өглөө үүрийн гигнээс үчийн бүрийн хүртэл хүүхдийн боловсролын төлөө зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байсныхаа хувьд л өнөөдөр энэ өрөнд ороод үхэх хүртлээ гэрээсээ бичээд Улаанбаатар гэрээсээ бичээд хайртай бүхнээ орхиод аав нь бурхны орондоо очихоор боллоо. Энэ их үр муухай бүх зүйлээ авахар боллоо. Тэгээд та нар минь энийг түлэх учиргүй шүү гэд хэлсэн тийм гэрээс бичээд бидрийг хүүр таяад явсан байсан. Тэгээд энэ Монгол улсын хууль чинь хүн алчлаа штэ. Зүг зүгээр сайхан амьдарч байсан. Ингийн сайхан нэг гэрүүлийг хагцал зовлон гашуудлын дунд унагчлаа штэ. Хуулийн заалтаа гараач. Ирэх тэгш баймаар байна. Хулгай хийсэн хүмүүс нь дээрээ зүг зүгээр явж байхад яагаад ингийн иргэн нэг муу багш яагаад ийм их үр төлбөрт орох учиртай юм бэ? Үнэхээр харамсаж байна. Би 2 настай, 3 настай, 8 настай, 11 настай дөрөв хүүхдтэйгээ үрд аавын нүмер түшиггүйгээр хорвог амьдралын урт хугацааг туулсан да. Үнэхээр гонигтай байна. Миний хэн буруугүй шүү. Миний хэн хөдөлмөрлсөн шүү. Миний хэн амжилтанд хавцсандаа байгаа шүү гэдгийг хэлхийг хүссэн юм аа. За тэгээд хэдүүлээ ингээ. Нэгэнд хилцүүлэг маань ингээд өндөрлж байгаа учраас та гуравт би нэг хугацаа заахгүйгээр өнөөдрийн хилцүүлгээ та гурав маань дүгнээд нэг байр суурь нэг илэрхийлээч те. Энэ зөвхөн одоо нөгөө нэг энэ салбарт үүсээд байгаа асуудал, цалин урамшуул, ажил хаялттай, боловсрол шинжилэл аль нь ч үж болно. Та нар өөрөөсөө бас байр суурь илэрхийлээ явчих. Тэгээд хамгийн түрүүнд хинээс эхэллээ хилцүүлэг танаас эхэллээ. Танаас эхэллээ. За тэгвэл эндээс эхлэе явчих те. За санхүү гэлцийн дарга ажээ сүрэ. За тэгээд яг одоо хэдүүлээ бол өнөөдрийн хэлцүүлгээр цалин нэмэх асуудлыг тойрч ирж байгаа учраас одоо энэ цалин нэмэхтэй холбоотойгоор мэдээж энэ манай салбар бол түрүүний яриануудад гарсан маш олон одоо ажилтаа албаагч ажилдаг. За одоо тодорхой нэг 20%-аар нэмсэн ч гэсэн төсөвт маш их ачаал учруулдаг гэдэг талаас нь түрүүнд бас зөндөл ярьчлаа. Тэгээ өнөөдрийн хэлцүүлэг юун дээр ер нь яг одоо цалин нэмэхтэй холбоотой асуудлыг шийдэхийн тулд эдийн засгийн суурь нөхцлүүдэл эргэж ярих хэрэгтэй байдаг. Тэгээд салбарын яамны зүгээс бол яг эдийн засгийн боломж нөхцөлийг одоо ийм байна, тийм байна гэж шууд тодорхойлох боломжгүй. Хариуцсан одоо сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яам ч гэдэг юм уу. Эдгээр яамдаас гаргаж ирсэн одоо эдийн засгийн суурь нөхцөлд одоо тохируулж яг боловсролын салбар хэдэн төгрөгийн төсөвтэй байх вэ гэдэг асуудал засгийн газрын түвшинд өргөн барьдаг байна. Тэгээ яг энэ үйлдвэрчний эвлэлүүд одоо 2 үйлдвэрчний эвлэлээс тавьж байгаа нэг нь $1000 гэж байгаа, нэг нь 3,500,000 гэж байгаа. Ер нь бол яг ингээд нийлүүлээд аваад үзэх юм бол нэг л одоо ижил шаардлага болж байгаа байхгүй. Тэгээд одоо яг зөвхөн 3,500,000 төгрөгөөр багшийн үндсэн цалинг тогтоовол яах вэ гэдэг талаар ч юм уу бид нэр тооцоол хийж үзэлтэй. Ингэнгүүт яг одоо яг 1 жилийн хугацаанд бол нийтдээ 3.3 ихт 80 төгрөгийн төсвийн нөлөөтэй юм байна гэдэг ийм төсвийн нөлөөлөл гаргаж ирсэн. За энэ бол зөвхөн цалинд үзүүлж байгаа нөлөөлөл. За үүнээс гадна одоо нийгмийн баталгааг хангахтай багш нарт одоо орон нутагт дотор суурьшилтай ажилласны тэтгэмж олгож байна тийм. Тэтгэврт гарахад нь 36 сарын тэтгэмж олгож байна. Эдгээрүүдэд бүгдэнд нь нөлөө үзүүлэлт. За дээрэс нь нөгөө хувьсах зардлын бусад бүрэлдэхүүнүүд байгаа тийм. Эдгээр дээр бас нөлөө үзүүлэлт. Энэ нөгөө одоогийн байдлаар бол нэг хувьсах зардал хувьсах зардлыг цалингаас бусад гэдээ аваад үзэх юм бол нэг 90-10 гэсэн харьцаатай байгаад байгаа байхгүй.
Тэгтэл энэ маань нөгөө нэг цалингаа өсгөчлөөр бусад хувьсгал зардлын асуудал бас ингээс өгөгдөнө. Ингээд яг энэ манай салбарын хувьд бол цалинтай холбоотой асуудал мэдээж чухал. Үйлдвэрчний эвлэлтэй энэ хамтын хилцээрд одоо туссан арга хэмжээнүүдийг бол хамтран хэрэгжүүлэх талаар салбарын яамны зүгээс бол тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. За өнгөрсөн хугацаанд яг энэ хамтын хилцээрээс хойш ер нь яг багш нарын үндсэн цалин яаж нэмэгдсэн бэ гэдэг дээр бид нэр судалгаа хийгээд үзээд ер нь бол яг одоогийн түвшинтэй харьцуулахад бол нэг 17%-аар 2023 онд сая 273 мянга байсан үндсэн цалин. За одоо бол нэг сая 484, сая 556 гэсэн СББ-ийн багшийн цалин ийм түвшинд очсон. За ингээл 17 орчим хувиар нэмэгдүүлж. За тэгээд унаа хоолны нэмэгдлийг бас түрүүнд өртсөн. Тэгээд түрүүний нөгөө нэг үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн гаргаж байгаа саналтай байл нэг байна. Мэдээж тэр нөгөө нэг эдийн засгийн суурь нөхцөл орлого бүрдүүлэх дээр яг юуг оруулж ирэх юм. Төсвийн техник хуваарлал дээр яг ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм гэдэг дээр л бид нарын цалин нэмэгдэх боломж бол гарч ирнэ л гэж харж байгаа. За. Өдөр төсвийн дарга Мөнхбаатар. Тэгээ юу л да. Үнэхээр одоо за зүгээр жишээнд би энэ тэмцэл энэ хөдөлгөөн рүү орж ирээд 8 жил явж байгаа юм. Багшийн ажлаар бас нэг 10 жил ажилласан. Тэгэл ер нь л өөрөө бас багш гэрүүлийн багш аав ээжтэй хүн баггүй. За. Тэгээд ингээд харахад бол үнэхээр зүгээр цалин яриа сууж байгаа нь гонхтой байхгүй. Монголын боловсрол багш нар те өдөр хоног арга цаас нэг тийм л юм ярьж шít. Өнөөдөр инновац AI ярьж явах хэрэгтэй те. Уул нь бол Монголын багш нар яаж одоо дэлхийд гарах юм те. Ирээдүгөө яаж энэ дэлхийн түвшинд өрсөлдөх юм. Энэ одоо хоёр том гүрний дунд яваа жижигхэн Монгол улс яаж одоо цаашлаа оршин тогтнох юм. Эйгүү тийм том юм чирж явах хэрэгтэй хүмүүс нь багш нар байхгүй юу. Одоо тархины тусгаар тогтнолыг хамгаалж гэдэг юм те. Ингээд том агуулгаараа ярих. Тэгэхээр ингээд шийдэхгүй л яваад байдаг. Ингээл жил болгон л ажил хаял, жагсаал цуглаан, хэрүүл тэмцэл те. Ингээл яваад байдаг нь харамсалтай. Тэгэхээр одоо шийдэх гарцуул ердөө ядаж төрийн эрх барих дээд байгууллага нь хуульчилж өгсөн. Тэгээд тэрийг засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй шүү дээ. За боловсролын салбартаа төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүний тэдэн хувийг, төсвийн зардлынхаа 20% ч гэдэг юм ингээд хуваарлаа гэдэг шийдвэрийг хуульчилж гаргаж өгсөн байхгүй. Багшийн цалин ийм болгоо тий. Засаг хийх ёстой шүү дээ тийм үү. За ингээд ийм нийгэм баталгаануудаар хангаж өгөө. Эрхийг ингэж хамгаалаа гэд ингэж бүр одоо Монголд хэрэгжиж байгаа хамгийн дээд түвшний эрх зүйн баримт бичиг болгож гаргахгүй бол зүгээр ингээд бие биенэр үгээ шидэлтсэн, бие бинийгээ үгүйсгсэн ийм байдлаар тэгэл одоо намрын намарт багш нарын баяраар нэг л багш нартай мэдчилгээ дэвшүүлсэн улс төрчид те нэг л сайхан зовлонгоо нулимсаа арчиж байгаад баяраа дэмтгэлдэг багш нар тийм үү. Ийм л болж байна шүү дээ те. Таны түрүү хэлсэн өрөнд баригдаж, үтэнд дэдэгдэж гүйцлээ. Тэгээ яах юм бид нэгээ суугаад байгаа те. Дахиад энэ зовлон дараа жил шийдэхгүй бол үргэлжлэнэ. Дараа жил дахиад ажил хайлт яриад сууж байна. Дараа жил дахиад зовлонгоо ярина, өрөө ярина, байраа ярина. Тэг өнөөдөр яг л ингэж зөрөгтэй алхам хийж одоо хамгийн ихний алхам дөрөв удаа галаа хэлж байна тийм үү. Төсвөө татъя. Засгийн газар нь зөрөгтэй шийдвэр гаргаад төсвөө буцаага авчих. Хуулийн хугацаа байгаа. Улс төрчихгүй одоо тэр хэрүүл маргаанаа зогсоогоод төсвөө буцааж аваад 3 хоногийн дотор багшийн цалингаа, эмчийн цалингаа, ахмадуудын дэдгүрээ ийм болгоно тодорхой тусгаад оруулаад ирэл. Тэгэхэд энэ их хурл чинь бас батлах сэтгэлтэй гишүүд байна тийм үү? Дэмжиж байгаа гишүүд байна. Ямар ч шийдэл байхгүй зүгээр их хурл руугаа хайчаад одоо нэмэх гээд байна гэж худлаа өгч байхгүй юм чинь бас. Зүгээр цаас сулгаж гаргаад ингээ за 26 оны 1 сарын 1-ээс цалин чинь тэд болно тодорхой ингмээр биш. Тэгхгүйгээр ингээл яриа л хэдэг, хэрэлдээл хэдэг. Улсын зовлон дуусахгүй шүү дээ. Тэ? За баярлалаа. Ерөнхий боловсрол хариуцсан мэргэжилтэн гал бодрох. За тэгээд юуны өмнө бас энэ нэвтрүүлгийн сүүлд бас нэг хэлэх боломж олдлоо. Тэгэхээр бид бүхэн одоо нөхцөл байдал, бодит байдал ямар байгаа гэдэг дээр жоохон фокуслие гэж бодож байна. Тэгэхээр багш нар яг л саяны оролцож байгаа хоёр оролцогчд маань бас хэлж байна те. Багш нар жил болгон жигсах юм уу? Жил болгон цементэн шалан дээр суух юм уу? Жил болгон ажил хаяа шүү гэдэг ийм байдалд хүрэх юм уу? Өнөөдөр боловсрал Монголын боловсролын хямрал
Монголын боловсролын дөрөйтөл өөрөө өнөөгийн энэ байдлыг үүсгэсэн байгаа нь асуудал яригдаад байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдөр боловсрол шилдэг ухааны үйлдвэрч нийлбэрийн холбооны тэмцэл хөдөлгөөний зохион байгуулах ажлын хэсгээс үүсгэсэн байгаа хууль ёсны ажил аялалд чагсаалт цуглаан, суулт одоо энэ тэмцлийн үйл ажиллагаанд Монголын багш нар үр дүнд хүртэл нэгдэхийг уриалж байна. За өнөөдөр хууль босоо гэдэг асуудлыг бол бид бүхэн тайлбаруудын хэвлэлийн хурлаар хэд хэдэн газар ярьсан учраас тийг найвчилж яриад шаардлагагүй. Гэхдээ хөдөлмөрийн сонирхлын маргаан хөдөлмөрийн тухай хуулийн 31-р зүйлийн 31-ийн 6-ад ажил олгогч хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэх шаарддаг төсвийг одоо эрх хичээлийн төсөвт суулгаж хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэгэхээр энэ үүргээ биелүүлээгүй учраас бид Монголын багш нар, Монголын одоо энэ боловсролын салбарын ажилтнууд энэ одоо хэрэгцээ шаардлагын хүрээнд одоо энэ ажил хаялтанд нэгдэж байгаа учраас та бүхэн итгэлтэй, зоригтой, хүчтэй, эвэн нэгдэлтэй байж эцсийн үртлээ тэмцэж үр дүнгээ гаргах хэрэгтэй. Бид нэ одоо л тэмцэхгүй бол хизээч тэмцэж чадахгүй. Ер нь бол тэмцдэггүй улс орн мөхтөн шүү дээ, тий. Би одоо айгүйх олон жишээ хэлж хүнээ хөгжүүлээгүй улс орн хөгжихгүй. Өөрөөр хэлбэл боловсралтай хүн Монголын ирээдүйг авч явна. Тэгэхээр шийдвэр гаргагчид энэ багш нараа сонсъё, боловсролын салбарын ажилтнуудаа сонсъё, ард иргэдээ сонсъё. Тийм учраас одоо энэ хууль ёсны энэ тэмцэл хөдөлгөөнд одоо яг боловсролын төлөө санаа зовж байгаа одоо үйлдвэрчний эвлэгийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагууд эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамтдаа хамгаалъя л гэж хэлмээр байна. За баярлалаа. За ямар сэдвүүлээ хэлцүүлгээ хийж дууслаа. Тэгээд энэ нэг зураг тохиолдол тавиагүй шүү. Тэр доорууга нөхөр бол одоо яг Монголын багш хэл зүүрлсэн. Энэ нөгөө Саудын Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхий боловсрол сургуулийн багш нар өндөр цалинтай гэсэн. Тэгэхээр би нэг Монголын багш нар ингээд нэг юм өндөр цалинтай болоос гэж бэлэгдэж байгаа. Тэгээд энэ багш нарын одоо шавнар тийм үү Монголын хүүхэд залуучууд энэ нар мэт одоо энэ улс орноос гийгүүлж гэрэлтүүлээсэ гэсэн битүүхэн л одоо энэ бэлэгдлийг агуулж байгаа шүү. Тэгээд энд хүрэлцэн ирсэн таагууртаа талархлаа илэрхийлээ. Тэгээд нэгдсэн шийдэл хүрэх байлгүй те. Монголын багш нар бүгдээрээ сайхан тэгээд хөдөлмөрөө үнэлүүлээд зохисны одоо цалингаа гадна хангамжаа авч байгаасаа те Монголын боловсролын салбар одоо өөдөө харна гэж найдаж байна. Тэр ч утгаараа 2026 оноос боловсролын жил болгон бас би зарласан болов гэж бодож байна. Тэгээд таагууртаа амжилт хүсье. За.